За миний интернет дуусчлаа, эсвэл үзэж байгаа видео маань гацчихлаа. Ерөнхийдөө жоохон хэрэглээг хянахгүй бол интернет мань дуусах гэдэг гэдэг ийм асуудал бидний амьдралд маш их одоо түгээмэл байдаг гэж хэлж болно. Гэхдээ яг ийм асуудлуудыг тулгардаг хүмүүсээ бол яг одоо анхаарал хандуулаарай гэж хэлмээр байна. Яг бол бид нар та бүхэндээ Sky Media-гийн high speed үйлчлэгийг санал болгож байна. Тэгээд Sky high speed гэхээр та бүхэн мэдээж хурдан интернет ойлгож байгаа. Тэгэхээр маш хурдан 100 мегабайтын хурдтай дээрэс нь хэрэглээ хязгааргүй өрхийн хэрэглээнд тохирсон. Тэгэхээр одоо ингээ бодохоор бид нар яг ингээд интернетийн 90 үед амьдарч байна. Бидний гэр бүл, ажил, төрөл, харилцаа бүх зүйл ерөөсөө интернет дээр суулгагдаж байгаа гэдэг гэж бид нар хэлж болно. Тэгэхээр бидний амьдралын ерөөсөө бүдүүр тутмын хэрэглээ маань ерөөсөө цэвэр интернеттэй холбоотой байна. Тэр тусмаа зүгээр хамгийн ингээд жишээ та бүхэн YouTube дээр би суур дээр баж ялтыг ямар ч асуудалгүйгээр YouTube дээр үзэхэд танд бас нэлээх интернет хэрэглэтэй болох хаа. Тэгэхээр энэ бүх хэрэгцээнд танд high speed Sky Media хамгийн тохиромжтой гэдгийг та бүхэнд хэлмээр байна. Ягаад гэвэл бус одоо интернет хэрэглээнүүд маань одоо юунд дуусах юм бол хурдан 128 болдог бол high speed гэхгүй заач. Ягаад бол 100 мегабайтаараа хязгааргүй хэрэглээтэй болохоор та бүхэн хязгааргүй хэрэглэх боломжтой юм аа. За тэгэхээр одоо шинэ хэрэглэгчдэр би та бүхэндээ 3 сард ердөө 20 мянган төгрөгөөр хэрэглэх боломжтой юм да. Энэ урамшуул маань 7 сарын 31 хүртэл явж байгаа гэдгийг бас хэлгээд таатай байна. За тэгээ мэдээж юм шинэ хэрэглэгчдээс Японы Токиод байгаа Warner Brothers-ийн одоо студид зочлон Harry Potter-ын шоу гэж үүдэг. Harry Potter шоуг үзэх юм боломжтой байгаа. Энэ онцгой юм ихтэй юм эрхийн эзэнг одоо шалруулах юм байна. Тэгээд та бүхэн захиалга өгвөл Sky-ийн зам нь 76 9000 дугаараар холбогдоорой гэдгийг та бүхэнд хэлмээр байна. Ижид хаан байдаг вэ? Ижид эзэж дуустгүй өндөр хурдны интернеттэй айл бүхэнд бий. Та 12500 төгрөгөөр 100 мегабайт хурдтай high speed үйлчилгээний шинэ хэрэглэгч болоод Harry Potter студиэр гэр бүлээрээ аялаарай. Зэ сайн байна уу? Үзэгчдээ тэгээд бааж ялт маань та бүхэнд хагасны өглөө өгдөгөр хүрж байна. Тэгээд бас нэгэн дугаар та бүхэнд бэлгэлээ. Тэгээд өнөөдөр телевизийн та бүхэн үзсэн байгаа. Тэгээд өнөөдрийн дугаар дээр бол бас нэгэн маш сонирхолтой зүйл тийм ээ. Наад үгүй хэлэхгүй гэж болдгоо юм. Тизерийг үзсэн байгаа гэдэг хэлэхгүй гэж болдгоо юм. Гэхдээ тэр чинь одоо ганц нэг үгчсэн англи нэг хэлж мэдэж шүү дээ. Ер нь бол яг сүүлийн жилийн хугацаанд одоо тайзыг нэлээд бужигнуулсан 2 том тоглолт хийсэн. Нөөний хамтлагийн багийн буюу Батцайхан хүрэлцээр суусан. Зорилгыг хүлээн авсан баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлэгтээ оролцуулсан та хоёртоо бас хамт олонд бүгдэнд нь баярлалаа. Өдрийн мэнд хүргэе. За. Уран бүтээлийн сонин сайхан нөөний хамтлаг 20 жил байгуулагдаад 20 жил яваа болсон. За тэгээ өнгөрсөн жил ер нь сүүлийн жилийн хугацаанд 2 том тоглолтыг хамтраад хийжлээ. Ер нь ол зам ихтэй байна. За өнгөрсөн жил болон тэрний өмнөх жил ер нь ол зам ихтэй байна. Сайхан байна. Тийм дуурт гоё байна. Цэнгэлтгэд болон юунд 2 тоглолттой. Тийм цэнгэлдэг болон хит парк 2 удаа тоглосон. Мөн нийлээд таа чинь бас бужигнуулчлаа шүү. Дөрөв хамтлаг маань. За тэгээд яг хүмүүс бүгдээ мэднэ. Тэгээ одоо 20 жил болж байгаа юм тийм мэдэхгүй гэж явах. Гэтэ бас бааж ялт бол маш гой зүйлээс эхлэе гэж боддог. За ямар ч ихтэй бол дархны хамтлаг тийм ээ. Дархнаас гаралтай хамтлаг. Тэгээд тухайд чинь хамтлагууд ер нь хамтлагууд бол маш олон төрж гарч ирсэн үе. За тэгээд мэдээж хэрэг Улаанбаатар хотоос эхлээл явсан бахал та. Тэгсэн. Тэгээд явж байгаа л. Гэтэ нөгөө хотын хамтлагууд чинь бас хоттой биш гэж нэг Эрдэнэ дахан аюул тоглодог байсан шүү дээ. Хамтлагууд. Тэгэхээр тоглолтуудад энд тоглож эхэлдэг байсан. Тэгж байгаа дараа нь хоттой тоглож ирсэн санаж юм. Миний мэдлэг мэдхээр бидлээ тийм байсан. Тэгээд тухайн үед нөгөө мэдээж хэрэг л Монгол улсын бас 2 дахь хот тийм ээ. 3 дахь хот гэхэд дархнаас эдгээс хамтууд гарч ирсэн л дээ. Тэрний нэг мэдээж хэрэг одоо хамгийн амжилттай гарч ирсэн тийм нэг мэдээж дархнаас одоо номны хамтлаг юм болов гэж бодож байна. Тэгэхээр гой түүхээ яриа. За дархан хотын хамтлаг тийм ээ. Тэр дархан яг аж амьдрал бүх юм ер нь дархандаа төрөөд бүгдээрээ те дархандаа ер нь хүүхд насны хэр өнгөрөө гэж хэлэн дээ. Дархан гоё л байсан л да тийм. За та нарыг бол чанга болсон шүү. тэгсэн яг тэр нийгэм чи тэр чигээрээ тэгэл за хипхоп хөгжим угаасаа Улаанбаатар дархнаас бол тухайд хамтлагууд дуушд гараагүй байсан. Тэгээ мэдээж хэрэг анхныг харж үзээл тухайд рэп бүжиг тэгээ сагсан бөмбөг яг л тийм байсан шүү дээ. Тэр үед яг тоглоом сонирхолтой яг хөгжилтэй юм нь бол сагсан бөмбөг рэп бүжиг айл айлгийн сонирхож өссөн. Тэгээд мэдээж хэрэг нийслэл болж байгаа хамгийн гоё тухайн анх нарыгаа бол бүгд ингэ үзэж харж үлгэр дүүрэл авч
Тэгэл одоо яг л дархнаас бол тухайн үед бол тийм хип хоп хамтлаг дээр гарч байгаагүй. Анхных нь хамтлаг нь баг гэж бодож байна. Тэгээд тухайн үед бол яг л амьд хөгжимтэй эсвэл pop дуулдаг, эсвэл зохиолын дуу хүчтэй яг тийм нийгэм солигдож байгаа үед яг хип хоп хөгжим мандж байгаа үед яг одоо яг Lumina, iStop, одоо Даймбан, хоёр хүү энтриг сонсоод, Монтереп энтриг сонсоод дөөрөөгөл яг ингээл гарч ирсэн. Тэр хамтлагуудаас бол бид нэр бол 5 насны зөрүүтэй л дөө. Яг 10 жилийн хүүхэд байж хаад тэр хэд маань яг дуулжсэн. Тэгэхээр кассетын дээрээс бичиж аваад тэднүүсийг сонсч үлгэр дөөрөөл авч яг тийм хүсэл мөрөөдөлтөд тэдний яг тийм зүйлийг араас харж зүтгэжсэн юм болоо да. Тийм. Ер нь хүүхэд нас аль сургууль, аль цэцэрлэгт гэх. Манай үндсэн нас сууж байсан цэцэрлэгт гэлдэж штэ. За цэцэрлэг маань болохоор улсын Дарх хотын 4-р цэцэрлэг. Тэгээд өсвөр нас маань болохоор сургууль маань болохоор 10 жилийн 3-р сургууль буюу Оцгсэлбурт сурж өнгөрсөн. Гой өнгөрсөн. Таны үед би санд нэг дахин бол чанга газар өссөн штэ. Тэсвэр бид нэг очиод түүгэрхэ юм чанга газар штэ. Оо сайхан гоё дээр юм юу ихтэй гоё биднийг бол ер нь бол хамтд дуучдад бол чанга шүү шүүрх мөрх дэрэгдгүүл гоё те. Ер нь тэр үед чинь нийгэм тэгэл бүх газар тийм үү гэсэн. Юу энэчнээс чинь одоо юу гэдэг хорооллоос сансарлуу ингээл яг адилхан. Яг дархан руу очиход яг дархан чинь бас хороолд яг тийм байсан. Хуучин шинэ хороол. Эйгүү байсан тийм. Хамт дуучд очиход бас чанга шүү. Өө чанга хэд хүүхдүүд ч үсрээл малгайг нь шүүрээл аавна. Гинжин шүүрэн тэгэл. Яа амир. Тэгэл тэгсэн мөртлөө бүгд нөгөө хүмүүсийг ингээд шүтээд ингээд сонсдог үздэг. Муухай биш ээ. Гоё тийм одоо тэгэл ер нь батар юм аалтаа шүү. Ер нь эйгүү газар. Ер нь хааж утсан тийм байдаг юмсэн. Бид чинь нэр рэп бүжийн тэмцээнээр нэг Улаанбаатар руу ирээд оролцоод нэг удаа 2 дугаар байранд орчихгүй. Алуулангаа алдчихсан. Нөгөө бүжгийн хувцсыг бушиг шиг тайлаад зүгэндээ игээл бүжиглсэн хүн биш болоод тэгээд бүгдээрээ бутраад маргааш скватрын талбай дээр 12 цагт уулзъя гэж салж байгаа юм чинь. Бутраад зарим баригдцсан. Тэгэхгүй аюултай тийм. Бүүз мүзэд эрэндүүлсэн тэгэл байж байгаа. Угаас тийм эсөө. Хааж адилхан баха. Тэр бол зүгээр Улаанбаатар дээр дахин маань Эрдэнэт байна уу хааж адилхаагүй. Та нар тэгээд эхлээд бол бүжиглдэг байсан юм байна. Яг тэгсэн. Рэп бүжиглдэг байж байгаа. Тэр үед чинь нэг студ байхгүй болохоор дуугаа бичүүлж чаддаг байсан байхгүй. Дуугаа бичүүлэх газар олдохгүй. Бичүүлэх газар олдсон ч гэсэн цаг байхгүй. Энэ дижитал гэдэг нэг студиуд байсан. Тинчээс биднээс ингээ бүр дархнаас зорж хурж ирээд нэг 10 жилийн хүүхдүүд орж ирээд хоолойгоо бичлэхээр цаг байхгүй. Тэр үед нэр Lumina амтлагтаа зурж исэн. Тэр ямаха гэрээд аваад дижитал драм заадаг байсан. Тийм яг тийм. Тэгсэн чинь тэнцээ цаг байхгүй, хоолоо бичих цаг байхгүй. Та хэд нэг аяа хийлгүүл хийлэг. Тэгээ нэг панограма MD гэдэг нэг тухайд байсан. Тэр нэр нэг аяа хийлгүүлж аваад тэгэл тайзан дээр очил яг л амьд явдаг байсан гэсэн үг. Гэхдээ тухайн үед бол 70 оноотой байсан. Микрофон энэ төр дууралт энэ төр ч гэсэн айл газар хийгүү байсан. Тэгээд бүжиглж эхэлсэн. Бид бүжиглдэг байсан. Тэгэл дархан гэхдээ гой бүжиг олон гой бүжиг хамтлагтай байсан шүү. Өрсөлдөө ихтэй байсан. Тэгээд нэг удаа Улаанбаатар дээрээ тэмцээнд ороод хоёрт орчихгүй. Тэгээд бүр алуулан галсан. Бага хамтлагууд чинь мангар олон гишүүнтэй тийм хамтлагууд байсан баг. Тэгээд аль хэдэн бошоогоо шиг бүжгийн хувцсыг тайлал зүгээр өстэй. Баглж аваад бүгдээрээ бутраал маргааш тэтэн цагаас тэнд булзъя гэж ингэж авч тэгээд. Тийм. Гэтэ гоё юу гоё гэхээр дахин одоо нэг Улаанбаатар хот чи яг одоо бидний үед чи ингээл баг орцолгон хамтлагтай юутай байлаа штэ. анги болгон хамтлагтай тийм байр болгоныг хамтлагтай байгаа. Дархан яг тийм байсан. Яг тийм яг адилхан өрдөөсөө тэнцээ чинь яг л адилхан тоосхон байшин төсөж байгаа. Тэгээд адилхан яг ингээл хотын соёл энэ төр байгаа. Манай тэр үеийн ах нарын хувцлалтууд үнэхээр банк дандаа л оригинал юмнууд өмсдөг байсан. Тэр одоо хаанаасаа тухайн үед олж авсан гэмээр скит энэ төр бол үнэхээр гоё эргэлт фристокүүд дээрээс бүх одоо хамтлаг дууштай юмнуудыг үзээл тэгээд одоо дуурайдаг байсан юм уу? Миний дээдлийн ах нар бол ер нь үнэхээр ганган байсан, гоё байсан. Юу нэг боддیں۔ Нэг очоод ингээ нэг хүүхдүүд л байгаа шүү дээ чи бас нэг 18 наснаас тэгсэн юм чи. Тэгээд хүүхдүүд очоод тоглоно. Ер нь анхны тоглолтууд. Гэтэ ер нь бид нар Дархан Эрдэнэт очих аягүй дуртай шүү. Гоё шүү. Нэг өөр газар Улаанбаатараас өөр шүү дээ. Улаанбаатар бол бидний зөв байнга байцсан газар болохоор өөр газар очих гоё тий. Тийм. За гурлаа тулгаан цагийн ярилцлага эхлүүлнэ. Манай энэ эдч Суперлайт. За үндэсний үйлдвэрлэгч хамгийн зөөлхөн шараараг нэрийн зүйл байгаа даа шүү.
Keep it light. More fresh. Light taste. Би дарахныг бол мэдээ. Манай өвөө дарахны дор сургуулийн багш байсан. Манай ээж ба дарахных ер нь бол ингээд юусаа дархан өгшөлтэй байхгүй юу? Тэгээд баг насаа дархан их очиж өнгөрөөдөг гэсэн. Зуны амралт болгоноор очиж өнгөрөөдөг гэсэн. Тэгээ манай 11-р өр чинь ер нь бол 3-р сургуулийн хажуудлын байр болохоор одоо энэ засгийн их баяр эдэр чиг бид нэг байр ингээд багаас хамтдаа тоглож өссөн байхгүй юу? Дархан бол үнэхээр гоё тийм тайван бат. Улаанбаатартай харьцуулшгүй гоё тайван бат. Гэхдээ хуучин хороо шинээр бол батальон driven гэл нэг ингээд доштон дээр атман гэдэг шиг яг тэр нэг холбоог даваад явах хүртэл хэцүү байдаг байсан тийм. Яг тэр үед тийм байсан шүү дээ. Тийм 3 дахь сургууль чинь би сурж ирсэн байхгүй. Танаа Манай уран зохиолын багш байсан. би баг шавн байсан да. Тийм үү. Тийм баг. Манай ууч уран зохиолын багш насаараа уран зохиолын багш хийсэн хүн байдаг шүү. Зөв. Тэгвэл би тэр сургуулийг Төгссөн жамд. Тийм төгссөн. Тэгээд яг л би сурагч нь байсан баха шавн байсан. Тийм баха. Манай тэр нэг байрныхан бүгдээрээ л Их хоёр чинь миний багын найз л та. бүгдээрээ л багш нь гоо шавнар нь байсан юм чинь. Дархнаас тэгээд одоо нэгөөсөө дархан студ байхгүй гэж шүү дээ. Тэнгүүд одоо ингээд 20 жил амжилттай ингээд уран бүтээлтэй тэгээд бүр ингээд олон фэнтэй хамтлаг байгуулах тэр эхлэл их амаргүй байсан байх гэж бодоод байна. Дуу одоо бүр ингээд бүжгийн хамтлаг болж дууны хамтлаг болж ингэж шүү дээ. Тэр үед чинь зүгээр Улаанбаатарт ирээд бүжгийн тэмцээнд ороод алуулахаа алдж байгаа юм чи очиод дуулах юм бол бүр алуулна шүү дээ. Яг тийм байсан байна. Харин тэр үе их юм байна. Бүр яаж гарч ирэх ямар ч тийм гүүр байхгүй. Тэр тийшээ гарч ирэхэд бол үнэхээр хэцүү. Тэгээд дуун бол хүмүүст хүрнэ гэдэг бол бүр хэцүү. Ялангуяа энэ дархны хамтлаг гэдэг дууг нь тавихгүй ш тийм мөрөдөд. Тийм ердөөсөө тэгээд жоохон гадуурх хөдөөнийх юм байна гэж харна. Хөдөө би бол дархнаараа бол ердөөсөө оволдгоорсоо ичдэг байгаагүй. Өдий хүртэл яг үнэндээ бус хүмүүс бол дархан гэж хэлхээсээ ичээд намайг тэг чинь ингэ чинь би бол тэгж байгаагүй. За энэ дээр ч хоёулаа хэлчихэж байгаа шүү дээ. Харин тийм би зүр хэлчихэ. Дархан бол хөдөө биш жинхэнэ хот. Хот. Эд дархан хоёр бол ямар. Би одоо жишээ нь миний ээж аав баг уяас эхлээд нөгөө Оросууд гэхдээ болгар ингээд гадаадууд ихтэй тийм учраас хотын соёл бараг Улаанбаатараас түрүүлээ тогтцсон хот баг шүү. Залуучдад төдгөөс юмстэй бүр. Залуучдад төдгөөс шүү дээ. Юу ярьж байгаа юм тэр ичих байдгаа дархнаар гоё юу байх хэрэгтэй байхгүй. Хүүхдийн пианоны төслийн энэ нь бол үнэхээр супер байсан шүү дээ. Өсвөр наснд бол Гоё масууна байгаас. Юу замана дархан бол яна дархан бол их гоцоо. Тэгээд одоо би төсөлтэй биш. Анхны нөгөө нэг дуугаа жишээ нь студ хизээ дархан байгаад цэр хүртэл дандаа Улаанбаатар төрж хоолоонд орохгүй. Хоолоонд орох гэхээр цаг болтохгүй. Ирээл бөө юм болж байгаа тэр чинь хідэн хүүхдүүд хідэн дөрөв хямаал цоглуулж байгаа нааша машин энэ байхгүй. Вагон цуугаад нааша хурж ирээд гитараа үрц. Тэгээ нэг хийх гэж байгаа аяа нэг ингээд нэг чорсын бариад ийм ингэж явна шүү. Химжээ нэг иймэрхүү гээл химжээг нөгөөл тэгээл хийлгүүлнэ. За яг нэг аяа хийлгүүлэх нэг цаг олдоод нэг аяа хийлгүүлчихэж байгаа. Хоолоонд орох гэхээр байхгүй. Болчихгүй. Тэгээд буцаад явдаг байсан. Тэгээд ямар нэгэн газар бид бүжгэлдэг байсан л та. Тэгээд бүжгэлдэг байжгаад бас нэг дуулмаар санагдаад бүжийнхаа зарим хамтынхаа ихэнхийг бүжиглүүлээд урд нь хамтынхаа хэдэн хүүхдүүд нь дуулаад дуутаа бүжигтэй тэмцээнд ордог болж эхэлсэн. Сүүлийнхаа яг 10-аад төсдөг жилүүдтэй ч юм уу. Тэгвэл дандаа ан дээр явдаг. Хоолоогоо бичүүлж амжиг болохоор тэгээд алдаа мадаг байдаг байсан тохойд. Тэгээд бүр нэг дууны тэмцээнд ороод дууны тэмцээнд орсон чинь ихэнх хамтлагууд нь дандаа санандаа энэ төр дуулдаг. Одоо юу гэдэг юм бэ? Pop дуу, rock дуу дуулдаг. Тэгээ hip hop дуулж байгаа тийм хамтлаг байхгүй. Одоо тэгсэн чинь бид манай одоо тухайн үед хамтлаг өөрсдөө зохиосон тэр дуугаа дуулсан чинь шууд хасагдаад ойлгохгүй тухайн үед өмд маань ингээд салтаа бүр тэр доороо нэг яг нэг тэр стилийг оруулж ирэх гээд бас үзээд байгаа шүү дээ. Тэгээд тухайн үед чинь тэгээд болж өгдүүлсэн да. Нааша орж ирэхэд ч одоо гэхдээ гоё дуу хийхэд бол өөрөө л ингэ явчихд юм байлээ. Би бол тэрийг бол яг үнэхээр ойлгосон. Ямар нэгэн татлаад төлөөхгүйгээр зүгээр яг ингээд үнэхээр гоё дуу ингээд хийчих юм бол гээд эфемерээд дуурч гэсэн өөрөөсөө л явцсан. Үчээр энэ төр бол яг тэгэл явсан. Яг тэгэл явцсан. Тэгээ би за үнэхээр сайн уран бүтээл байх юм бол ямар нэгэн заавал ингэ шаардлагагүй явдаг юм байна даа гэж харсан. Тэгээд гарсан гоё гүүр нь бол яг л сайн дуу юм байна да. Гоё дуу. тэгэл тэр Улаанбаатарын одоо чинь хотын FM-уудад өгөхөд асуудал үлээж байгаа. Тэгтээ тэрнийг төлөхгүй. Тавихгүй. Ер нь тэгэл ингэ. Яг ингэ гоё дуу байх юм бол бас ондоо юм байл шүү. Өөрөөсөө бол дуундаа дуртай хөтлөгчд өөрөөсөө дуундаа дуртай болчих юм бол өөрөөсөө тэрийг тавиад идэг. Тэнгуутаа яг тэгж л орж ирсэн юм байна. Бид яг 2004 он 5 он хавцаал. Биш нэг хипхоп шоунууд орж ирсэн юм тест.
Яг ороод гисэн 2 он гараад одоо 3 4 он гэл хипхоп шоунд их болдог гэсэн. Тий. Баавар ачаар яаж ийнэ? За бид нэг актер юутай байгаагүй холбоо сүлбүүтэй байгаагүй. Гэхдээ дарханд ирж нэг тоглолт зохион байгуулж байхад би очиод дуулж өгчээсэн. Тийм зүгээр очиод сайн байна уу ингээд дуулаад өгч гэн заалаа тгийе гэдэг. Яг үнэлэл байсан л та тэр. Хипхоп шоунд ороход гэхдээ баавар ачаар гайгүй гаргаж ийн үү? За Дархан дуулж байгаа юм дархны хамтлаг. Чи хотын шоунд очиж орно. За ер нь хотын шоунд ер нь хэр барагтаа орохгүй шүү дээ. Ер нь тэр чинь ер нь жоохон зөв дарханаас бүжиглэх гээл очиход тэгдэг байсан юм чи тухайд бол энд очиод дуулуулна гэхэд бол дуун хит болцсон дараа одоо хит болцсон дараа. За тэгхийн бол тэр үед нь бол ерөөс гарах дуу оруулахыг оруулна шүү дээ. Бид ер нь нааштай оруулах гэж оролддог байсан. Гэхдээ нэг олон тийм юмд оролцдог байгаагүй. Тэгээ би чинь 7 8 онд сурах гад яг гадагшаа гарцсан. Тэгээ маш их дуулах ирмэлцэлтэй байжгаад явчаад буцаж ирэхдээ дуулах маш их хүсэлтэй байсан болохоор хурж ирээд үргэлжлүүлээд дуунаа байсан. Тийм. Гэхдээ олон хүнд бүр массын дуу болгож чадаагүй гол шалтгаан бол видео клип байсан. Дүрсжүүлж ойлгохтой чадаагүй. Тухайн үед ч угаасаа клипч Монгол муу байсан л да. Гэхдээ бол гоё клипүүд хийдэг газрууд байсан. Тэнцээ бол бас цензуртэй байдаг байсан. Яг амжилтанд хүрэхэд яг бүрэн төгс хүрч чадаагүй гол шалтгаануудын нэг бол дүрс видео клип багтаа юм байна. Тий, яг тийм. Гэхдээ дархны телевизчлүүлээ за тийм ардуу AGB гэж байсан. Тэднүүсээр бол битүү ингээл цацагтай яг явдаг гэсэн. Тэр үе чинь дархан ч бас олон хамтлагтай байсан. Ялгаагүй. Тэгэл бүх л юмнууд нь яддаг. Адилхан тэгэл чат интервью явдаг гэсэн. Телевизээр чат яваад. Захиалаад. Тэр чат бол бас мужиг болно дээ. Тэр үе чат. Дархны чат чинь бүр амар үстэй. Нэр шүү те. Үгүй ингээл нэг дуу яваад үчир яг тэгж явдаг гэсэн үе байгаа. Тийм байна шүү дээ. Дархныг бол сайн яг тийм эс. Би сайн үг гэсэн дархан гэдэг гисэн чинь дархан бол одоо бидний ярьдаг өмнө зүйл ярьжсэн л та. Одоо дандаа аим гой гогтуудтай гэж ярьдаг гэсэн. Бидний үед чинь байсан тэр бол ер нь үе үед тийм байсан юм байл шүү. Мисүүд ихэнхдээ дархнаас төрдөг тий. Үе ер нь үе үедээ гэдэг. Тэгвэл та нар яг нэг дархны гогтууд яг тийм хөөрхөн гэдэг нь өөрсдөө хөдөлмөршүүлдэг байсан уу? Зөвшөөрөл байдаг. Үзэсгэлэнтэй сайхан гогтуудтай. Хотод ирэнгүүт хотын гогтууд жоохон царай муутай байдаг юм тий. Тэгээд мэдгүй одоо юу гэж хэлэх юм бэ? Тэгээд дарханчууд бол угаасаа гоё байсан. Тэгээд бүсгүйчүүдийн бүгдийн гогтуудын угаасаа бүгдээрээ. Хөргөө яг ч гогтууд дархны гогтууд ер нь хөргөө гогтууд дархныг байгаад дийсэн шүү. Тэд нэг ярьж байсан шүү дээ. Тэр нэг цус мусны юм уу эсвэл өөр юм байгаад байна те гэдэг. Мэдгүй. Бид юм байгаад байна. Цус мус шинжилдэггүй мэдгүй чи надад асуудал өөр хүмүүстэй яриад байгаа тийм. Цус мусны асуудал яриад. Нөгөө мандлаг за ингээд дархандаа дуулаад дархандаа ингээд хаалаад байдаг Улаанбаатар хотод ингэж явуулсан чинь хамгийн анхны Улаанбаатар хотод болж байгаа үчир юм уу? За найз өхөндөө үчир байсан тий. Үчир яваад найз өхөндөө яваад тэг яг л тэгж явсан байна да. Тэгээд тэнгуүч нөгөө хипхоп шоунууд тэгтээ нэг өргөдөг гэж шүү дээ. Хипхоп шоу айгүй болдог байсан шүү дээ. Паркинст Джонд юу гэдэг өөр хаана баавар хацсан ингэдэг ус. UB Palace гэдэг хипхоп шоунууд өргөддөг байсан тийм. Энийг их бас байгаагүй. Баян ирэхгүй болох хэрэгтэй. Баян ирэхгүй. Тэгээд яг л тийм байсан. Тэгээ яаж энэ олон хүмүүс ингээд олон охтуудын фэн болчоод тань хандлага ингээд хотод нэг юм тайзандаа гарахгүй нэг юм явахгүй дуун видео клип нь явахгүй клип яг өдөр нөгөө үчимжүүд дуу ч юм сайн явж байгаа л да. Клип нөгөө тэр үед чинь бас юу хүчмээ маш олон сууд байлаа шүү дээ. Фильм чат л байсан да. Тэгээд телевизэн чат фильм тэр тэгээд тэр дуу явуулаад явдаг ч гэлтэй. Тийм тэгээд одоо юу гэж хэлэх юм те. Гэхдээ ямар ч байсан одоо гэхдээ гой клиптэй байгааг учраас таньдгүй шүү дээ зарим хүмүүс тий. Яг энэ дууны эзэн юм уу энэнийх юм уу гэж мэдэхгүй зүгээр яг дууны сонсохоор мэдээд. Тий. Яг тэгээд гой дуучин гой дурсамжинд үлддэг учраас тэгээд яг л гой тэр үеийн гой юмнууд мэдрэгддэг шүү дээ. Яг нэг гой зүйл нэг бол одоо сая яг магадгүй гэхдээ сая түрүү жил бол хангалттай сайн мэдэж авсан байх гэж бодож байна. Яг бол стадион дүүрэн хүмүүсүүд дуучин дагаад дуулна гэдэг чинь 20,000 хүн тий 30,000 хүн
дагаад дуулаад чи шал өөр мэдрэмжтэй. Үнэхээр гоё. Үнэхээр гоё мэдрэмж байна тийм. Өмнө нөгөө нэг янз бүрийн одоо тийм студент шоун дээр очил дижитал дээр очиж байсан, айстop дээр очиж байсан. Ердөөсөө ингээл тэр олон хүмүүс чараа сүрдээд хийх гэсэн юм хийж чадахгүй, бүрэн дүүрэн байж чадахгүй, үзүүлбэр үзүүлж чадахгүй. Энэ удаагийнх дээр харин өстө бүр чадахгүй байсан юм маань болохоор мэдгүй тэр үед төр бол ялчгүй хүл гар маань өөрөө л ингээл цаанаасаа хөдөлсөн зүгээр бүх юм ингээл юу ч бод санаагүй зүгээр хүлц салгалаагүй зүгээр гарц салгалаагүй зүгээр ингээл гараад за одоо л хусъя. За одоо ингээл тэгэл шууд тэр үед гоё байсан яг л кино шиг л байсан шүү дээ. Яг ингээл нэг л үнэхээр гоё юм билээ. Тэр ямар нэгэн хэмжээгээр нөгөө яаж ч хамаагүйгээр хүрээд ингээд бас надад ард түмэн ингээд дуулаад тэр хит болцсон байна гэдэг нь л гоё байна. Тэгээд тэр дуу сайн клиптэй нөө клипгүй нөө ч юм уу тэр нэг чухал биш болчиход байгаа байхгүй. Харахаар одоо нэг заавал тий чи хүн болоо сонсоо дуулж штэ хурцсан байгаа байхгүй. Тэгэхээр тэр нь л гоё юм л та. Харин тэгээд тэр дуугаа бас яг тухайн үед нь хүмүүс сонсож явах үед нь бас олон газар очиж дуулаагүй. Яг үндэ. Одоо жишээлбэл одоо яг ингээд дуун тухайн вайр болж явах үед нь бол ердөөсөө дуулдаг байгаагүй энэ тэнд очиж. Тэгээд нь ердөөсөө ингэж байж байгаад саяны тоглолтын дээр саяны хоёр тоглолтын дээр л дуулсан байна уу да баг тэгж. Тийм үү. Тийм баг тийм тэгсэн болохоор бас ингэж хүлээлттэй. Яг тухайн үед нь ийм тоглолтын дээр ирээд оролцоод өгөөч ингэж уучлаарай баярлалаа би дахинд байна гэд ингээд тухайн үед нөө дуу маань явж ивэл гоё. Тэрнээс нэг одоо юу гэдэг энэ байн ирээд авчих уус хэцүү. Тийм хэцүү. Тэгээд дээр нь тухайн үед одоо юу гэдэг вэ? Яг сүүлийн жилүүдэд л урлаг маань ингэж гоё болж байгаа бол өмнөх жилүүд тийм хүмүүс хүрээд ирэн гол чинь хотлоо яриад ингээл ашиглаад ингээл иймэрхүү бүр нэг яатсан чадварлцсан ч гэх юм уу. Тэгээл ер нь юм болгон дээр очиж оролцох сонирхолгүй тэгэл за ингээд ер нь дууга ер нь ийм тэр нэг дуулдаг байгаагүй. Тийм үү. Тийм тэгээд сая өнгөрсөн жил одоо бараг 20 жилийн дараа дууга гаргаад 10 хэдэн жилийн дараа бараг тэгж тийм олон хүмүүст дуулж өгч байгаа бол нөхцөл байдал нь тэр л дээ. Тэгээд гоё байсан. Тэгэхээр анхандаа бол мухтайсан дээр гарч байгаа шүү дээ. Өө бас гарахгүй. Багахгүй. Ер нь тэгэл баг гарахгүй тийм. Ер нь дуу маань ингээд хүнд хүржлээвэл гоё санагддаг байсан тэр үед. Мэдгүй одоо тэр омглон дэврүүн застдаг байсан. Тэр алдаа байсан байхгүй. Хэрвээ энд тэнд очиод дуулаад байсан бол үшээ амжилттай карьер явах байсан. Тэрийг мэдгүй ойлгохгүй. Яг зүгээр дуу маань ингээд хүмүүс сонсдог мэддэг байхад л сэтгэл хангамжтай. Яг тийм ер нь тийм байна. Одоо ингээд нөөнэм ингээд хүн хэлэнгүүд бүгд ингээд дуунуудыг мэддэг хэрнээсээ яг ингээд нөөнэм гэхээр нэрээ таньдаггүй мандаггүй шиг бодит. Наадах чинь л ерөөсөө шалтгаан юм байна. Байг харагддаггүй байсан гэдэг юм байна тий. Тийм. Тэгээд энд тэнд очиод ингээд баярлаа гэж хэлчихэд тэгээд яг ингээд үнэхээр амжихгүй нэ ингээд ихтэй гоё байгаа юм чи өөрөгдсөн гэхээр гоё санагдана. Гэхдээ за яах юм би одоо ингэж за гэх эсвэл ганц нэг юм дээр нь очин гол нэг фейлдэл нэг сонирн байдалтай байгаа бол за хөлтүүлээд тий яг тиймэрхүү байдаг. Тэгээ дээрээс нь бас нэг юу байна их олон юм байгаад байна. Одоо л бид нар нэг дархан мат руу явахд чинь за гэдэг нэг юу ч болоогүй юм шиг баг гараад нэг те энэ их нэг 200-д явчаад орж ирж байгаа болохоос бас тэр үед ч бас зам хамч тиймч байсангүй цол явна. Одоо ч ерөөсө хотоосоо гарах гэж нэг 200-300 түжээд байгаа болохоос яг 20-40-аас цааш явах хуулаа айгүй ойрхон шүү дээ. Ер нь яа эндээс гараад гой болчихдээ шүү дээ. Тэндээс гараад пак гэж орно шүү дээ. Сак гэж орно. сайн юм дархан Улаанбаатар хоёрын хооронд одоо зам одоо миний ухаарсан цагаас хойш байсан. Айгуу гэдэг ходон той байгаагүй гэж бид хэлж байгаа. Ходон той байгаагүй. Чи одоо ингэ нөгөө жишээ гараа явдаг байсан юм аа. Тэр чинь дундаа миний мэдхийн одоо хамгийн их явсан хүмүүс чи бид мөн баггүй. Даваанууд дээр л шорон байгаад. Үгүй тий их олон удаа шорон байсан да. Ерний олон жил үнэн үстэй. Тэгсэн баг 8 жил шорон байсан. Тэрнээс өмнө ч гэсэн дандаа нэг засуудаа дандаа нэг тойрдог нэг өөдөөс явдаг нэг замтаа тэр чинь шал өөрөхгүй одооноос. Одооны энэ яг байгаа зам л хамгийн одоо яг одоо бидний мэдгээр одоо стандартны дагуу төгсөгдсөн зам багхгүй. Хоёр игнэ нэг талдаа хоёр игнэтэй бүгдээр хоёр талаа хаалттай яг ингээд явах асуудал болж шít. Тэрээс ер нь байгаа шүү. Яг оюут бол энэ зэрэг сураал ингээ байж байгаа юм л та. Тэгээд ягаад чи буцаад очихоор тэнцэн илүү гой санагдаад тэгээд би тэнцэнэ байсан. Ягаад энд ирэхээр ер нь замын хөдөлгөөнөөс ахвал машин тавих газар гээл тэгээд энээс болохгүй л байл. Тэгээд яг ингээ дараханд өсөөд төрөөд өссөн болохоор тэнцэнэ байгаад байгаа нь илүү гой хамттай байна. Тэгээд дархан одоо төвчж байгаагүй байхгүй. Харин яг тэр сайн нэг дүр үнэ. Тэгжсэн байхгүй манай ах дарханд хаашаач ус 10 минут.
Хаашаа ч явсан 1000 төгрөгөө л нөө таксийн 100 төгрөг жилөө яг тэгээд таксийн цугаал 100 төгрөглөө 200 төгрөг. Үйлдвэрээс нь очиж талхаа авна шүү дээ. Халуунаар Гоё ихгүй дархан. Тэгээд 50-ны үед үнэхээр гоё. Тэр мэдээ ярих байхгүй. Стресс мэсүүд үнэхээр багтаа шүү. үнэхээр баг. Энд бол одоо сая ялт сая харсан мэт. Наач одоо сая 10 30 дэвчтэй байсан. Гэхдээ би яг 30 гоо яг энэ юу медиа уулзалтаар 20 минут зогсож байгаа юм чинь. Тэгээд нэг уулзуудаар 30 минут зогсож байгаа. Яг тэгж байгаа. Тэгээд хараад уусгаач яах угаасаа байгаа байдал. Тэгэхээр та хэд шиг нэг яг сурцсан хүмүүстүүд энэ дэх юм стресстэй хоо. Тэгэл 50 байж жоохон давчтал дээр. Тэгэл ийшээ нэг тоглолт өндөрлөө үрж ирчээ шууд баг шүн буцдаг шүү дээ. Тэгэхгүй бол За одоо наахын дээр чинь жоохон юм шилгээд. За дуун хийц болоод байдаг. Видео клип хотоор явдаг гоо. За FM-ууд дээр бас нэг бүх дууг нь хөтлөж өгдөг гоо. Энэ дээр ч тоглодог гоо. Тэгээ яг юу та нарыг ингэж 20 жил ингэж хамтлаг байлгах гэдэг мотивацлаад байна. дуу хуурдаа үнж байхгүй юу? Тий. За сагсан бөмбөг тэр их хайртай байр. Яг тийм асуулт ажиллаа. Тий. Ердөөсөө хөө одоо ганц л амьдрах юм чинь өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд тэрүүгээр ажиллаж амьдрж ивэл гоё шүү дээ. Аялан тоглолт, дууны клипний ажил, тэгэл тоглолтын ард, тэгэл одоо юу гэдэг клип бүтэж байгаа дуу бүтэж байгаа үйл ажиллагаа энэ бүх юм намттай байдаг л да. Хичнээн үр цайд суудаг ч гэсэн. Тэгээд дуу хийх гэсэн дархан гоё яг гоё зогцсон газар. Тэгээд ингээ тайван ямар ч тийм бусдны нөлөө байхгүй хин нэгэн саад болохгүй тэгээд баг би тэр нөгөө ягаад нөгөө охинтой асуулт асуусан гэж дахрыг өөрөө охтуудаа гэдэг үнэн үгээд тэгээд тэнгууд нөгөө дархны удаа хамгийн алдартай хамтлаг нь байлаа штэ одоо тэгэхээр чин тэр хөргө охтууд бүгдээрээ л аягүй хөвчдөг байсан багтаад ч асуух гээд асуусан байна. За би нэг хүнтэйгээ нэг тууштай удаа үерхдэг төрлийн хүн байсан тийм. Ер нь болоо. Тийм. Гэхдээ мэдээж хэрэг ганц би байх үедээ бол яаж зүгээргүй л байсан. Тийм. Тэгээд хөдөлгөөнтэй. Тэр чинь та хэд өнгөрчлөг 18 19-тэй байх юм эхэлж байгаа штэ 20 мөр гэл. Тэр чинь бүр бүжиглээд эхэлж штэ бүр. Тэгэхээр чи бүжгэлдэг 98 99 он. Тийм бүжгэлдэг хүмүүс хүүхдүүд чи охтууд бас их дуртай байдаг байсан үе шүү. Охтууд үсээ зургаад байсан байна. Тэр үед ердөөсөө яг л сагсан бөмбөг рэп бүжгэл байсан. Яг л надад бол тийг сан заал руу явдаг, сквад би театр руу явдаг. Яг тэгэл ингээл бүжиг. Энэ зүйлүүд дээр жоон хөдөлгөөнтэй байх юм бол бус тэр зүйлээр бол асуудалгүй байна. Тэр охтууд чинь дагаад яваад юм. Заалаа охтууд чинь сагсаж үзчихэд тийм тоолч удаа. Угаасаа дархан чинь спорт төдөнд угаасаа сакс. За тэгээ хоккей тий. Хоккей бас боломжтой ихтэй. Тэгээд бүжиг гэхээр угаасаа л топод нь байх юм байна л да тий. Хожнуулчихсан бахаа. Дээдлийн үеийн ах эгчнэр нь өөрсдөө амар мундаг байсан л да. Яг үнээр ган зогтойхон мах энэ сакс тоглодог байсан. Одоо дээш манай төрсөн ах бол бүр саксаар бол өөрлөдөг байсан. Тий. Тэгээд яг л тэднийг ингээл хараад яг ийм юм байдаг юм байна. Тэгээ хотын соёлыг тэгж л үүссэн. Тэгээд яг тэрийг дүүнэртээ бас мэдрүүлэх юмсан да гэж ойлгуулах юмсан да. Эний чинь ингэж хийдэг штэ. Тэр чинь тэгдэг штэ. Эний чинь ингэдэггүй штэ. Ингүүл гоё байдаг штэ. Энээс гоё юм авдаг штэ гэдэг. Тэр мэдрэмж гоё юм штэ. Хамтлагаараа нэг дэр нэмэх нэг ганц хэлээд байна. Тэрүүнд тоглох чинь. Үнэхээр гоё байсан. би нөгөө хэлдэг байгаа чи ингээд нөгөө хамтлагч өөрөө одоо ч гоё тоглолт шүү тий. Одоо ч гоё тоглолт. ганцхан чи биш гэдэг байхгүй хамтлагийн явж байна. Хамтлагийн хэмжээнд ингээд чинь бас нэг мэдрэмж байгаа штэ. За би одоо ингээд дуу муу хийд болоод байна шүү гэдэг. Чи хүний өрөнд өөр ирэхгүй ингээд нэг жоох нэг юу суудаг штэ. За ер нь бид нар ч бас ер нь алж ин да гэдэг юм байлгүй багтай. Чинь залуу нас нь бүр их байна. Заавал байх хэрэгтэй зүйл байхгүй. Ус гарч ирдэг. Тэрэн тэгээд ямар хэр үрдээ уншлах уу, яах уу гэдэг тухай үнийг өрөөс тав. Тэр үед чинь хамтлаг тийм бахар чинь зүгээр ойлгохгүй шүү дээ юм. За тэгэл манай эдмэн тэгэл дор дороо тэгэл үерхдэг хүнтэй тэгэл үерхэж нөхрлөөл тэгэл гоё байдаг байсан шүү дээ. Тэрнээс нэг айхтар бужигнуулаад ингээл баруун солгоог үүрж гараад тэгэл янз бүрийн байгаагүй. Ер нь бол айтааганд байсан баг. Маш томатоо гэдэг. Тийм томатоо байсан тийм. Дархан гэхдээ жижиг хотолтой. Тэнд болсон цөөрэ энд сонсогддог хотолтой тий. Тийм. Энэ доороо бэлдэх бах тийм дээ. Тийм. Тэгэл ер нь цөөхөлөө шүү дээ. За цөөхөн гэж үсэх. Цөөхөн гэж үсэхгүй. Монгол улсын хоёр дахь хотыг цөөхөн гэж үсэхгүй. Яг ерөнхийдөө өсвөр наснд бол дахин хамуу томхгүй. Үүдийнхээ бие биенээ хараад мэдээ. Энэ чинь тэр сургуулийн тэр шүү, энэ чинь энэ шүү, энэ сургуулийн энэ шүү, энэ тэддүүр ангиштэй, энэ чинь эддүүр ангиштэй гэж би нэг ерөнхийдөө мэдж байгаа л та. Охид өгөөд нь бие биенээ. Хуучин дахин шин дахин ингээд хоёр хаваад нэг тий. Хуваагдал хоорондоо чулуугаар байлаа тий. Манай гэртлээ танаа хамтлагийн нэг CD байдаг байсан. Одоо
хаана мэдгүй. Ер нь нийт нөөний хамтлагдаг хэдэн цомог хэдэн дуутай. Нөөмнэм хамтлаг 2 цом гаргасан. Би бас эхлийнхэн цомог зам заяа гэж цом гаргасан. 2005 онд гарсан байна. За тэр цомог дээр нь би яг оролцож исэн хамт байдаг. Тэр тэнцээ үчээр уужилсан найз өхөндөө гэдэг яг л тухайн ихний дуунууд нь бүгд байдаг. 2 цомог нь болохоор Өнчингээ цом гарч ирсэн. Өнчингээ цом 2008 онд гарсан. Тухайн би Солонгос сурах гай явсан байсан. Яг би тэр цомог дээр бол орж байгаагүй. Яг дуулах маш их гэрмэлтэй үедээ очсон. Тэгээд бүр тэр хэдийг алж байгааг хараад бүр амар гоё ингээд дотроо ингээд ирсэн чинь нөгөөд мөн зөрөөд ингээд явцгаацсан. Тэгээд би нөгөө дуулах гэрмэлтэй байсан болохоор соло дуунууд нэлээх гаргасан. Тэгээд бүр ингээд яаж чадаагүй гол шалтгаан одоо юу гэх юм бэ? Соло дуунууд маань яг хүн төрсэн дуунууд байдаг. Гэхдээ ихэнх дуунууд нь хөрөөгөө дуунууд нь клипгүй байсан. Тэгээ клип хийх айгүй том асуудал байсан. Тэр ч мөнгөний л асуудал. Тэгээ би бол яг 90 би даасан нэг цом гаргасан. Хууч оруул гэж цом гаргасан. 2012 онд байна доо. Тэрнээс хойш дахиад би даасан 2 цом гаргасан. Тэгээ би даасан 3 цомогтой. Нийтдээ тэр цомогт орсон дуунууд 50 дуу байгаа. Тийм. Тэгээд хамтлагаараа болохоор 2 би даасан цом гаргасан. Тэгээд цомогт ороогүй дуунууд гэх юм бол бас нэг 20 дуу байгаа. Би тоолж үзээгүй. Тэгээ ер нь миний би даасан зохиосон дуу гэх юм бол нэг 70 орчим бол байгаа. Би даасан 3 цомогтой гэж үнэхээр дуулахыг хүссэн. Тийм үнэхээр их хүссэн. Тэгээд өвдөс л мөрөөдлөөр амьдрахыг хүссэн. Мөрөөдлийн гандлаа зүтгэсэн. Янзтай. Тэгээд студ олдохгүй харин гэртээ студ аваад нөгөөдгөө ажил сурах гэж ингээл YouTube багшаас ингээл суралцаал ингээл нөгөөдгийг нүдэл олон жил суусан үр сайдл. Тэгээд тэр дуунуудыг бүгдийг тэгж хийсэн. Миний дуунууд зүгээр нэг асуудалтай ಒಂದು видео клип хийдэг байсан. Хизэнэсэл тэр байсан. Тэгээ хоол идэж бид нар өнөөдрийн За, горлоо сайхан хэсэг завсарлаа сайхан Солонгос ресторанаас нэг энгийн бас нэг зүгээр нэг ресторан биш ээ. Семаул гэдэг одоо энэ Монголд одоо 3 салтар байна. Тэгээд Фонтан дээр нэг байгаа, Наадам центр дээр нэг байгаа. Гурав нь яг одоо яг энэ Имрал түмний одоо үйлчлэгээ дүү гэж энэ Баян Монгол харуулт яг зүүн гарт байдаг. Тэгээ юугаар алдартай юм бэ гэхээр Солонгосын номер 1 BBQ-гийн тоогч тийм ээ л да. Тэр тоогч Шарсан махны номер 1 тоогч. Тэр ресторан тэгээ дэлхийд яг энэ ресторан франчайзаар ингээ 1300 шиг байдаг. Салбартай дэлхийд. Тэгээ тэр одоо хамгийн алдартай одоо тэр өөрийнхөө бүр гомн гаргацсан байгаа. Тэр тоогч нь. Тэгээ тэр одоо тав харж байгаа. Тэгээ тэр тоогчийн одоо үүсгэн байгуулсан одоо франчайз. Тэгээ Монголд одоо энэ 3 салбарны юм байгаа. Тэгээ маш гоё тийм өнгөрөөс тийм мах шаарддаг ийм газар бид ирсэн байгаа шүү. Солонгосын номер 1 BBQ Семаул ресторан. Энэ Асаки супер ус тэгээд тавхан тамирчид ялангуяа. За тэгээд дээрс нь ер нь энэ нөгөө энэ Асакигийн бүтээгдэхүүнүүдийн калприсийн супер уснууд бүх насныхын тохиромжтой зөөлөн ундаанууд тэгээд бас сахарын агуулмж харцангуй багтай өнөө эрүүл мэндэд тийм сөрөг нөлөө багтай. За тэгээд калорич гэсэн маш багтай юм ундаанууд Японоос монголчуудын бидний ичнээ хэрэг танилцуулаад орж ирсэн бодолдоо болж байгаа. Одоо калприс ер нь бол жишээ нь бүх хүнд байлаа шүү дээ. Байлгүй ресторанууд дээр Холын газруудад Биеийн шингэн түргэн хугацаанд нөхөн. Илчлэг баг, 4 төрлийн эрдэс бодис, нашсан үед болон спортоор хичээлэх үед биеийн шингэнийг нөхөж ангаана. Өдөр бүр цангаагаа тайл. Суперус. За баги сайхан жижиг бие бариад нөө. Ер нь угаас ер нь дуусуултаа биеж бас барьж ин та юу чи бие бариад. Чигтээ яг нэг юм бол ахна үстэй. Яг хэлээ. ер нь бол дууга талдаа. Ер нь дууга талдаа. Тийм үү. Ер нь хамтлагийнхаа хамгийн дуугаа нэг явуулчих юм да намлаг. Чи яж яргээд. Яг тэгээ би та хоёрыг хараад зориглоо тэгээд одоо зориглоод энэ танаа яагаад зориглоо. Манай зориг шахаад хэлдэг. бид өмнөх нэвтрүүлэг дээр алдсан юм шиг хүмүүсийг. Үгүй зориг шаарддаг. Тэгээд юу яадаг энэ ер нь яадаг нэвтрүүлэг юм бэ? Би бүр өөрөө. Эдгээр чөлөөтэй манай ч чөлөөтэй идэж ууд сайхан юм тийм дүүг шүү. Эдгээр махны нөө юу гэдэг юм бэ?
Эзэд смоки уцалтай. Тэр үг чинь марчаа тэр хин шүү ерөөсгөө солирцсон шүү. За энэ зүүн бол үнэхээр халуун байх юм байна. Яг бол маш олон хамтлагийн дуучдаас тоглолт болно. Дээрээс нь Лүмнэ хамтлагийн тоглолт гэсэн маш гоё болно гэдгийг тав хүн дэлгэмээр байна. Гэхдээ бүгд тэрнээс өмнө гэх юм бол наадмын өдрүүдээр буюу 7 сарын 11-ний өдөр нэгэн гоё тоглох юм тав хүн одоо Джессиг мэдэх байх. Одоо Джесси Камогийн одоо тоглолт Social Play Park-д Монголд анх удаага эдэн маань ирж тоглох юм байна. Тэгэхээр Солонгосын алдарт Джесси замун Камо нар маань ямар амар энергитэй тийм бас супер тайзан дээр гэдгийг тав хүн мэдэх байх. Тэгэхээр яг энэ тоглолт маа анх удаага Монголд бас Монгол улсаас хийх гэж байгаа маань тэгээд тав хүн бүгдээрээ энэ тэр гоё шоу дэлбэрэлтээр тоглолтуудыг үзэрэй гэж хэлмээр байна. Тэгээд билетийг мэдээж хэрэг шопинг цэгмээс тав хүн аваарай. Баажийнхын тоглолт нь одоо бэлтгэл ажил. Одоо орцсон явж байгаа. Баадын ер нь ингээ хэрүүлээ явж байхад л тэр хоолойны бэлтгэл дахин хангалттай явж байдаг шүү. Бэлтгэл бол байнга бах уу. Яг аюух дуулдаг та. Тийм энд дээс. Байнга дуулж байдаг та. Тэр бас гэхдээ бас нэг давуу тал юм байлээ. Тийм шүү дээ. Нөгөө амар том давуу тал юм байлээ. Байнгын нөгөө дуулж байгаа Дээр явдаг. Тэгээ байнга мэдэрсэн. Тэгээ байнга ингээд тэр ингээд нөгөө байж л болохоор бас тэгээ тоглолтууд өөр Тоглолтын ард тоглолтын ард чинь зүгээр нэг за энгийнээр бодох юм бол нэг 15 дугуулт ямар асуудал дуулж байгаа маа тий. Хэвээ жинхэнэ бужнуулж байгаа гарт орцсон гэж ярьж штэ. Тэгээ өөр юм бол 30 дуу штэ. 40 дуу байхгүй 40 дуу. Яа. 40 дуу чанга байхгүй. Чанга. Тэгээ 40 дууг бол яг бүгдийг нь өөрсдөө анхаас нь мэдээд бэлтгэл ин гэдэг тоолон биш л тий. Тэр бол тоолон биш тэр маш олон доор хаж нэг 2-3 сарын өдөр болгоны бэлтгэл 40 дуу гэж байна. Тэгээ чи өөр юм болгоно. Одоо нэг насаараа дуурцсан одоо намаад байгаадсан хүнийх юу гэдэг тэр дуунууд чинь болж их мэдээд байгаа хөөхгүй тий. Тоолт чинь тэр бүгд дуурууд чинь өөрсдөө найруулгатай болно. Нэг өөрөө юм дандаа амьд хүчмтэй дуулна тий. Тэгээд чинь хамтарсан мэдгээд тэр бол чанга. Тэгээд хүмүүс би яг хэлээд тий. Хүмүүсүүд яг эцсийн бүтээгдэхүүн болох 3 цагийн тоглолтыг үзэл ийм болчлаа. Тэгээд зарим нь шүүмжилдэг. Та нар тэгэхгүй байсан, ингэхгүй байсан тий. Тэр тоглолт нэг өдрийн дээр та нарын үзэл тоглолт чинь хүмүүсийн 5-аас 6 сарын өдөр шөнөгийн хөдөлмөрийн дараа гарч иж байгаа юм шүү. Тэгээд заримдаа сонсчлаа би яриад дуусгүй. Заримдаа алдаатай дутагдлаа талууд бас байд юм аа. Гардаг байхгүй. Тэгээд чи хүнээс бас өөрөөсөө нь бас шалтгааллахгүй техникийн ч юм уу юуны зөндөө бас асуудал гардаг юм билээ. Одоо анзаараад байна. Тэгээд ихтэй сайн бэлдсэн ч одоо ингээд яах чинь гацх ч юм уу одоо ялтур дээр яг тэгээд би зүг хэлж яахгүй. Тэгээс буруутгаагүй. Яг бид нар заавал хамгийн сайныг байх хэрэгтэй, хамгийн сайн хөгжмөнтэй байх хэрэгтэй, хамгийн сайн тоглолтыг хийх хэрэгтэй шүү дээ. Гэхдээ яг нөгөө зүгээр ингээд очиход тэр үл нэг доорож нэг 6 сарын хөдөлмөр байна. Тэр хүмүүсүүдийн дээрээс нь тэр маш өндөр зарлаа бүтдэг гэдэг бас тийм шүү дээ. Бүр одоо сүүлийн тоглолт бүр дийлхий болсон. Тэгтээ Люминогийн тоглолт бол гоё болно ойлгомжтой. Та нар тэр сүүлийн тоглолтын дээр баярлалаа ухаалгаа дуусна уу? Дуусаа. Хизээ нь дуусна. Төсөл рүү дуусна. Хамгийн сүүл. За тийм. Чи нөгөө Тэгээ санахгүй байхгүй. манай найзууд чи бүдэр ирж шүү дээ манай тоглолт дээр. Яг сүүлийн хэдэн дуугийн сандгүй ирсэн. Тэгээд тийм хүмүүс их байдаг тийм. Яг тоглолт дээр чи тэгдэг би үгүй санах ямар ч та нар яа дууссан гэдэг. Бид нар их байсан бүх дуугаа таараад амд дууссан шүү дээ. Зөв ард дуунаас тасарсан байгаа байхгүй. 5 дуу дууссан гэдэг. 2 дуу дууссан байдаг тий. Та нар 5 дуудаад ороо үзтээ гэдэг. Зүгээр яг тэр хүн зүгээр 5 дуунаас тасарсан байхгүй зүгээр тий. Хизэнээс нэг тийм юм байсан. Сая би бас нэг тэргээ доор бичээд идэг амартай нөгөө. Сая нэг цөөхөн үедээ бас би даас тоглолт хийсэн. Тэгсэн чинь 2 дуу дуудаа орчлоо гэх. Юу 20 хэдэн дуу яваад тах чи. Тийм. Коммент дээр маргааш нэг хэвлээд юм байна. Та нар 5 дуу дууссан шүү дээ. Тоглолт эхлэе чи гэсэн юм уу орж. Эсвэл 5 дуунаас тасарсан байхгүй тэр хүн тий. Тэрнээс бидний үж бодлоо чи яг л бүх дуугаар дуулж байгаа шүү. Тоглолт эхлэе чи гэдэг. Тоглолт эхлэхээр байж хүмүүс нэрэг байна. Авсан хүмүүс нэрэг байна. Ингээд эхлэхгүй зууралдаад эхлэн. Дөнгөд за одоо хүмүүс нь цугларчлаа гэж гарангуут муу хэл амтаа. Тэгэнгүүтээ 2 дуу дуулаад болчлаа гэх юм. Уг нь 20 хэдэн дуу ингээд бүгднийг ингээд явчаад ах чинь. Яг тийм хэрүүл болдог шүү. Гэтэ ядасаар асуухсан. Сэтгэлдээ хөөрдөг үздэг чи уусаа тийм газар ч очоо. Тэр Хөөрч гой дуулаад. эдний нөгөө 20 жил үлээ. Тий. Крокус болдог ч 25 билүү. 20 хаа. 20. Крокус 20 жил тэсэн чинь тэр чинь нөгөө 8 цагаас гэж зарлчаад баг 9 өнгөрөөж эхэллээ. Чи 7 цагаас гэж зарлчаад 8-аас эхэлсэн дэлгэсэн нь болохгүй өнгөрөөж эхэллээ. Тоглолтыг эхлэх гээд тэнцээ чинь содоо төөгөө ил авч бишээ төөгөө хин хоёр үл ингээл юм яриад байгаа. Би тэр хоёрыг бариад байгааг мэдээд байгаа байхгүй. Тэгээд би
За тоглолт эхлэхээс өмнө гар цагаар амсгалчаад ирээд гадаа гарсан чинь бэтүү сохдог юмсан. Уг зогцсон гол нөгөө хүлээлгийн цаг нь уртсаад. Яа тэгээд дараа нь хэл ам болдохгүй. Энэ хамтлаг ингээд эхэлсэнгүй цагт. Яг эхлэхэд хамгийн дөрөнд ирээд бэлтчихэд байдаг. Бүр бэлэн дуулах бэлэн байгаад байдаг. Байж хүмүүс чи орж ирээгүй байна. Билет авсан хүмүүс ч юм байхгүй байна. Тэр хүмүүс дүүрээгүй байна. Би тэгж бодсон шүү дээ. Одоо манай адилхан талтай тэр чинь нөгөө тоглолтод чинь тухайн хүмүүсүүд яг гэж тэгэхээр Enjoy болох гэж. enjoy болох гэж очиж байгаа шүү дээ. Яг зөв. Тэрээс нөгөө дандаа зүгээр хүмүүс биш. 10 жилийнхэн их сургуулийн найзууд тэр гараад ингээд доошоо өнгөд юусыг танихгүй нэг ч юм байдгүй гэдэг юм. Доошоо буунгууд юус яг үеийнхэн ч сургуулийнхын ч хажуудлын нэг төсөлтийнхэн гэдэг зөндөө баш. Очоод хүн болгондоош тулгана шүү дээ. Тэр юм яа та. Яг бүгд юу 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 гэдэг. Тэгээд ороо авчдаг л та. Тэгээд дээрээс нь ч нөгөө давхар зүгээр байхгүй дуулна шүү дээ. Үжиглэн дээр бүр ингээд хөдлөөл. Гэтэ гоё дэдэг байх та. Тэр бол хязгаарч матчгүй үзүүлэх нэг л дээ. Яг бол манай бүгд тоглолтыг үзэж байгаа хөө. Тэгж байгаа хөө. Манай бүгдийг үзэж байгаа хөө. Сүүлийнхийг бол яг өндөө бас яахгүй л байгаа. Хөгжмийн дууралтаар үнэхээр гоё байдаг шүү дээ. Бүр дууралтын дээр бол ондоо байдаг. Люмино гэхээр дуу хийлгсэн газрынх нь мастерны байдаг юм уу, юундаа байдаг. Панг нэг гоё дүүрэн сонсогддог шүү. Тэгээд дүнгийн тэр сүүлийн тоглолтын дээр нөгөө ямар ч байсан амьд хамтлагийн хэсэг дуусаад амьд хөгжмөд хэсэг дуусаад буцаад нөгөө юу болдог шүү дээ. Тэр үед л өсөрч ихрээ бүжгэлжсэн сандаа. Тэгээд нэг мэдсэн чинь бороо орсон байдгийг. Тэгээд чинь хөөрцөн тэгэл дуулаад дагаж дуулаад юу гадаг шүү дээ. Орж гараад ирсэн юм нээц. Орж гараагүй зүгээр нөлөөл хөөрцөн. Тийм гоё үстэй. Хүн дурсамжаа хаяад гэж гоё сэлгэж л байгаа шүү дээ. Тэгээд хүн нөгөө дурсамжаа амьддаг шүү дээ. Хүн гэдэг чинь дараа нь яадаг нөгөө яг тэр чинь баггүй. Тэдний тоглолт тэр өстө гоё тоглолт болсон шүү дээ. Ярина үстэй эзэн юм цагт. Нөөний хамгийн анхны тайзанд гарч байгаа нь хэдэн он Хамгийн анх бол тайз нь тоглолтоо хийсэн анхны тоглолтыг дээр байна. Анхны тайзыг бол яг би сайн санахгүй байна. Тоглолт болохоор 2005 оны 10 сарын 21-нд болсон. Тэгээд тоглолт юм шүү. Тэрэн дээр Люмино ирж дуулсан, та ирж дуулсан. 5 он. Тийм. UB Pulse-ийн Royal Tank-ын тоглолтоос 2 өдөр тоглосон. За. Тэгэхээр 5 он юм дээ. Тий. 5 оны 10 сарын 21 орой 2 өдөр хийсэн. Тэгээд хоёулын дээр нь амжилттай байсан. Тий. Тэр үед дуунууд маань бүгд эфемер явцсан байсан. Яг мэдгүй нэг тийм voice тэмцээнд төрүүлсэн юм шиг нэг тийм нэг ямар нэгэн тэмцээнд ялцсан юм шиг нэг тийм мэдрэмж. 2 өдөр пик. 5 он гэж юм. Тийм ээ. Гоё байсан. Бас онж бас яг Бобби одоо хамгийн л одоо бүх хамтлагд дууссан божнуулсан үе гэсэн үг шүү дээ. Бүх цомуудаа гаргацсан бүгд яг идэл өрсөлд яг жинхэнэ хамгийн эд өрсөлдөөд 2005 онд ч одоогоос яг 20 жилийн өмнөөс танаа хамтлагчдад тэгэхээр хэдэн жилийн настай хамтлаг болж таараад 20 жил их гэж байгаа да. Тэгээ 20 жилийн гэж очиж шууд 5 онд шууд байгуулагдаад Үгүй 4 онд хийсэн байхгүй. 2004 онд байгуулагдсан. Тэгэн гутаа цомгийнхаа ажлыг студ дээр 1 жил үндсэн. Тэгээ нөгөө хэвлүүлээд ингээ дуун хүнд хүрэхэд 1 жилийн хугацаа л байсан юм шиг байна. Тэгэл жилийн дараа бид тоглолтыг дайнд хүрсэн юм байна. Тэг хийгээд үзье гэсэн чинь болцсон. Тэгэл гоё байсан. Тэгээд яалчгүй тэгэл жоох хүмүүс байсан уучраа болохгүй янз бүрийн гэрүүл маргаа янз юм гараад дунд нь бол салгардах үе байсан. Тэгээ амжилт дунд тийм байдаг юм билээ. Тэгээ надад ч асуучихсан. Хамтлаг байгуулахад тийм амархан биш ээ. Үнэ. Тэрс юм одон жил явах бүр хэцүү. Ань тийм. Битүү нэг асуудал гарна. Чинь дардан замаар явна гэж байхгүй. Түр асуудал гарна шүү дээ. Тэр бол орол одоо санал зөвлөдөг гэл тий. Танамт яаж тэр бүгд зохицуулдаг гэсэн. За одоо бол тэгэл бүгдээр яг бас нэг жоохон нам суугаад ойлголцож байгаа баг. Өмнө нь бол идрүү үед бол ер нь тэгэл нуруугаа хараад тэгэл дуурлаад шүтээ зулцаад Ийг оны хахгүй. Тий, тэгэл яг ялгаагүй л хамтлагууд учирдаг бүхэл юм учирсан л та. Ямар уурлахгүй юу гарна. Уурлахгүй юу байна. Тэгэл зарим нь дуу гоораагаад яа чин зарим нь үгээ хэлэх үгээ хэлчин тэгэл ингээл хамтдаа ингээд олон хамттай хүмүүсгээд хоорондоо 2-3 өсөв болж байна. олон хамтлаг. Одоо бол энэ хоёрын баг нэг үнтэйгээ хэн нэг үнтэйгээ гэдэг ингээд бас илүү найздаг гараач гэдэг юм уу? Одоо бас юм байна шүү. Бас нэг тиймэрхүү юм гайгүй дээ. Гэхдээ би одоо яг санахгүй. Тэгвэл 2 хүн айл гэр болоход ямар хэцүү байдаг лээ тий. Тэгэхээр 4 хүн хамтлаг болоод ингэх чи удаан байхад хэцүү. Тус-тусдаа бүгдээр амжил амьдралтай. Тэгэл нэг газар очиод тоглолт хийх болдог. Нэг газар очих байхгүй ингэн тэгэл нэгэндээ үгэлдэг. Нэг нэвтрүүлэгт орохоор болдог нөгөөд нэг гэдэг тэгээ үгээл. Одоо бол бидэд болохоор бас нэг жоохон
нам суусан болохоор зарим нэг юм ойлгосон. Хин ямар зантай хин юу алдаа дутагдал би ч гэсэн миний алдаа дутагдлыг найзууд маань бүгд мэддэг. Тэгэхээр за энэ мэн ингэдэг шүү, тэр мэн тэгдэг шүү. Гэхдээ чин сэтгэлийн цаанаа бол бас нэг юм байгаад байгаа болохоор би нэгтэйгээ сайн гэдэг болоо даа би бодож байна. Гэхдээ одоо ч гэсэн өнөөдөр хоёулаа ирнэ гэж байгаа нэгэн зүхтаад нэг л ганцаараа ирлээ. Өө тэгээд яалчгүй тэгээд танаа нэвтрүүлэг чинь бас хүчтэй нэвтрүүлэг байна. Тэгээд одоо тэгээд би бол дуртай байсан. Тэгээд за оролцъё. Угсаа танаа нэвтрүүлгийн хандлт сайтай шүү дээ. Тэгээ одоо угаасаа нөгөө хажуу муу хандлттай бол орохгүй нэ бас. Ер нь тэгээд бас яг нь ер нь гэхдээ ийм байгаа. Ер нь гоё нэвтрүүлгүүд манайх бол орж байгаа хэрэгтэй. Түцмэ гоё юм. Интернет хэрэгч гоё хүмүүс гоё түүхээ. Одоо чи нөмдөгд хамтдаг. яг үндэ түүхийг хүмүүс мэдгүй хүмүүс маш олон байгаа байхгүй. би нэвтрүүлэгт орж байгааг шүү дээ. Юу ч одоо аюух мэднэ. Дуугч мэддэг. А гэхдээ багийн гэж хүн хий. Багийн гэдэг хүн юу ямар хүн юм чи ингээд хандлага ямар түүхтэй юм. Түүхтэй. Эний чи бид ярих хэрэгтэй байхгүй. Нөмдөгд хамтдаг бид мэдээд идэг. За дахны хамтлаг гэж мэдээд идэг. Тэгээд тэрнээс цааш ингээд юм мэдэхгүй байгаа гэдэг. Тэгэхээр чи та хэдийг гач гэж ямар их одоо ингээд юу үтсэн. Энд чи дээрээс нөгөө хачиг гарч байгаа хамтлагууд ч гэсэн бас нэг гоё. Ингэж хөдөлмөр төстэй байна. Ингэдэг байсан юм биш үү? Тэгдэг байсан юм биш үү? Маш их зүйл өгнө л дөө. Манай зүйл бол юу ч өгдөггүй гэдэг. Уудлын цаагаар юм өгөөлөд байгаа байхгүй. Баг нөгөө дархны хамтлаг жилийн дараа жилийн өмнө байгуулагдсан хамтлаг хотод дээр 2 хоног тоглолт хийгээд янз бүрийн саад бэрхшээл тулгарлаа да. Тэр саад бэрхшээл хэр их байв? Өө амар шүү дээ. Тэгэл дээрээс ч одоо тэгэл өмнөх хамтлагууд нь залгана. Тэгэл Юу хөө нөөм үйл шүү дээ. Тэгэл дарамт үгнүүд орж ирнэ шүү дээ. Тэгэл тоглолтын дундуур пүр пар гэж орж ирнэ бөөнөрөө. Нэг тийм юм болсон. Одоо тэрийг гэхдээ яриад явах уу. Ямар ч байсан тоглолтын дээр мэн хүмүүс орж ирсэн. Тэгэл бас өмнө болцсон. Тэгэл хойд хамгаалагч энэ төр болоод ингээд салгаад ингээд яажсэн. Хөөсө тэр үе нийгэм ч өөрөө тийм байсан юм чи. Тэгээд нэг газар очиод бүжиглээд тэмцээнд ороод хоёрдугаар байранд орж болохооргүй үе нийгэм байсан юм чи. 5 жимс хараагүй юм шүү. Бас багасч ийсэн. Гэхдээ хуучны тэр нэг хуучны хүмүүс чинь тэрийг зан байж л биш. Ахнар мадар байна уу? Байдаг. Баамар авчин гайгүй байл тээ. Байгаагаа. Тэр баавар шигтэй цагаах хүн бас бай. Айгуу цагаахан шүү заач яг үнэндээ. Манай баавар цагаахан шүү жаавс. Ямар ч байсан гоё юм шүү дээ тий. Гоё юм шүү дээ. Аймаг гоё юм шүү дээ. дарахад нэг тоглолт хийгээд явсан флаш энтерс ирсэн. Тэгж яхад нь би яваад ицсэн. Тэгсэн чинь ахтагаараа дуулаад өгөхөөр би зүгээр шууд олон талаа юм уу тэгжсэн. Тэгээ зүгээр би зүгээр хүндлэлээр л байсан л да. Тэрнээс чинь өөр нэг их олон холбоотой байгаа. Хойло хүний нэр тий. Хойло хүний нэр дурт ганцлын нэр дуртахгүй. Гэхдээ тэр ирж байгаа хамтлаг юу гэж хэлж байгаа юм. Тоглолт ч болоод ирж байгаа юм. Юу н тэгэл хоолоо бозолсолж байгаа юм шиг үлдэх байхгүй юу? Тий. Гэхдээ тэр үед бүх салбарт тийм байсан баха. Ганцхан дууч Тийм хоо. Тэр тийм байсан. Өрсөлдөөн байдаг. Өрсөлдөөнөө тэгэл нөгөө хүн ямар хуу байдлаар харуулах нь тухайн ухамсарын асуудал та. одоо жишээлбэл дархан дугаартай машинд явж байхад ингэж шүү дээ. Нийгэм одоо ч хэвээрэл байгаа байхгүй. Хайн зам дээр соёлын талаар гурлаа ярих юм бол өнөөдөр нэвтрүүлэг зүгээр хар бараан боллоо. Би зүгээр сайн үнэндээ хэлмээр юм байна гэхдээ зүгээр яах угаасаа тэгээд аяа энэ л тэгтээ 20 жилийн өмнөхөөс бас хайжсаад байгаа шүү. Яг хоо хүн зам тавьж өгдөг, машин зам тавьж өгдөг. Яг соёлын хувьд бол жоохон өөр утсан баха. Тэрнээс биш яг тэр төгжрэл энэ төр бол хизээ гайгүй болох юм бол тэгээд бүр тэр гайгүй болохгүй. Яг өндөр хэлэх тэр гайгүй болох үндэслэлж байгаа байхгүй. Ягаад тэгэхээр жил ирсэн Монгол улсын юм өснө үү? Өснө. Хүн болгон гоё амьдрал хүн болгон машин доторх хүсгүй хүснэ. Тэгэхээр тэр бол хизээч тусдаа хот байдгүй л хэцүү шүү дээ. Ер нь зөвхөн ер нь юу шүү. Дэлхийн томоохон хотод төгжрлээ ингээд 100 шид зод байдаг юм. Тийм ээ. Уусаа төгжрлэгээ зогсоод олдохгүй. Гэхдээ нэг юм байгаа. Яртай. Би надад сайжруулах хэрэгтэй. Надад ч үгүй. Лос Анжелес хотод бид бүгд гэхдээ төгжлийн цагтай шүү. Өдөр шөнөгүй бас өглөөний 8-аас ахуулаад шөнө бол төгжирдэг гэдэг нь би юу тэрийг бол мэдэхгүй юм шүү. Төгжирдэг цагтай шүү бас. Манайх бас төгжирдэг цагтай л дээ. Ажил тарах ажил явах цагаар. Хацаа зүгээр л дээ. Чи зөвхөн амралтын өдрөөсөө хийлээсэй. Өнөөдөр захтай өдөр юм чи. Харин тийм чи өдөр юм яриад байх юм бол өдөр болгоо шүү битээ юм яри. Ямар ч байгаагаа. Одоо өдөр төсрөөд шүү дээ. Нэг асуулт байгаа. Улаанбаатарт өдөр төш дээ. Хоёр ажил амжуулж чадхаа болчиход гэж хүмүүс ярьж байгаа. Үнэн бохоо. Нэг л ажил амжуулж чадчих байгаа байхгүй юу? Гар нь 2 цаг төгжин, нэг газар очино.
тэндээ хүлээлээ гарч илээ 2 цаг. Ингээд 5 цаг ч өнгөрчөөд байгаа байхгүй юу? Тийм. Гэтэ өмнө шүү. Америкт алдартай хотод төгжрэлтэй хотын жишээ авснаа Монголтой харьцуулаад байгаа юм. Би хэлэх гэж байгаа тэр том хотууд чинь улам их юутай одоо улам их хүнтэй Баярын ёслол хот төр илээгээ чинь бүр фривейн хөдөлдөг шүү дээ шүү. тийм. Гэтэ миний хэлэх гээд байгаа сая Бүх газар адилхан цаг энгийн өдрүүд дээр ийм төгжрөл байхгүй гэдэг дээр би бүр чамтай мөрийг тавьчих заяа. төгжрэл байдгаа яг. Ийм үед байх хагасны өглөө 10 11 цагт байхгүй. Шүн 12:30-д 1 цаг төгжрөл байхгүй шүү заяа. Яг 5-20 ялгаагүй л 10 цаг. Би 5 дахь хэрэг үлдээ. Би энгийн өдрөөр ярьж. Чи одоо өмөрдөг гэхээр дэнтлээ наа. Өмөрдөг ш зүгээр Наа чи дэнтлээ яг үнэндээ. Наа чи арай дэнтлээ нэр гэсэн. өмөрж байгаа юм биш. Өөрөөсөө бид нар бүгд ийм хохирчийн сэтгүүтэй байж болох. Бүх газар байгаа. Гэтэ энийг зас сайжруулах хэрэгтэй л гэж яриад явж байгаа. Дархан бол гоё. Төгжрэлгүй. Бүх юм наархан. Дархан утаа хэрэг гоё. Баг шүү дээ. Бага тийм. Байгаа. Гэр орол дагаад байгаа. Гэр оролгүй оролууд нь бол утаа багтай. Яаж Улаанбаатартай харьцуулчихгүй. Хүн амынхан доонч гэсэн ихсчлээ шүү дээ. Максимум Улаанбаатараас Дархан руу өрсөж байгаа хүмүүс ихсэн байна. Ойр хавийнх нь аймаг сумуудаас их хүмүүс орж ирж байна. Тэгээд ер нь хүн ам нэгсээд ер нь бүх салбар шууд нэгдэж шүү дээ. Дараад. Тэгээд мэдгүй би Солонгост байж байгаа наашаа хурж ирээд сурж байгаад хурж ирээд энд амьдрах гэж нэг 2 жил үдсэн. Тэгж жаад Дарханд очсон чинь Амар амгалан уус. тэгэн гутлан заа гэж. Inner peace. Тэгээд наашаа хурж ирэн гол буцаад явмаар санагдав. Бүх дарханчууд гэдэг баха. Яг гоо дархан суурьж очих гэж байгаа хүмүүст болохоор очихоор найзууд нь байхгүй ингээд яг хийдэг юмнууд нь өөрсдөө ирэн гол жоохон ингээд ингэдэг байж магадгүй. Миний болохоор тийч төрөөд өссөн болохоор тэр үү тэгээд хүүхдүүд нь бүгднийг л таньж байгаа болохоор надад гоё гэдэг шүү дээ. Би болсон баярлалаа. Гоё шарун. Наад чинь гоё далайн гартай. Зүгээр энэ дүрцэн. Наад тавьдад хоёр цолноо. Манай энэ Симаалын чинь зүгээр ширээ дүүргээч тээ. Гоё хоолтой байна яалч. Чимаац. Тийм үү. Би нөгөө Дарханд 2000 оны санахгүй 7-8 дугаар ангид очиж байгаа. Тэгээд сүүлд нэг оюутан цэцэгтэй очихгүй юу. Тэсэн чинь хасаан бүцэн ил үл байгаад байдаг цонхоор харсан чинь. Ил үл. За одоо нэгдгээс бужиг нэг юм багт гэсэн нэгдг нь бас ил үл. Хоёрдугаар нь тэр 7 хоногжин ил үл. Тэгээд бүжийн Дархан ч одоо хизээ амьдрал нь боцлох юм бэ гэсэн чинь ер нь л тийм штэ нам гүн таймштай гэдэг. Тэгээ амралтын газарт байгаа юм шиг л байдаг шүү дээ. Нэг лагерт үдээс хойш босч мосгод бол асуудал үү. тэгээд Одоо буцаад хамтлаг руугаа ороход 2005 он тэгж тоглолтоо хийчихэд дахиж тоглолтын сахиных юм уу? Үгүй үстэй. за тэгчээд намайг байхгүй байхад нэг тоглосон дээрээ. Тэгчээд ер нь яг тийм баг шүү. Зөрөө суларсан. Тийм суларсан. Тэгтээ би тэгэл саяных бах баг тоглолт нь. Тийм өнгөрсөн жилээс нэлээд тоглолтууд дээр оролцож ирсэн. Дуунуудаа дуулаад эхэлсэн. Яагаад тэгэхээр нэг шоу бизнес болоод байна шүү дээ бас тийм гоё болоод байна. Тэгэн бодол нь окей сонсогчд байна. За үзсэн сонсдог хүмүүс маань залуучууд болцсон 30 гарцгаацсан тэгэл яг гоё болж байна тэгэл. Та Дархандаа хэдэн том тоглолт хийсэн бэ? Дархандаа бол нэг 2-3 тоглолт хийсэн. Дарханд бол ер нь хийдэг байсан. Гэхдээ бас их хийгээгүй олон тоглолт хийгээгүй. Манай хамтлаг нэг олон тоглолт хийж байгаагүй. Тийм. Тэгээд сая өнгөрсөн жил болохоор Япон, Солонгос за тэгээд Европын орнууд одоо удахгүй 4 сарын 20-доор Австрал за тэгээд удахгүй нэрээ энэ нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүстээ тий Австралид амьдарч сууж байгаа бүх монголчуудаа нөв нэм хамтлаг маань 4 сарын 20-доор очих юм байна. Бүх хүмүүсийгээ тий хүрэлцэн ирээрээ нэг үчиг гой өнгөрөөё гэж хэлмээр байна. Бас тэгээд 100-аас 20 жил төлөвлөсөн байна. Яг одоо өдөр хоногийг хэлэхэд хитрхи эрт байна. Ямар ч үгүй нэг том тоглолт 20 жилийнхаа хийх гэж байгаа. Тийм. Тэгээд шинэ дуунууд хийсэн. Тэднээсээ яг тоглолтынхаа өмнөхөн гоё дүрсжүүлээ цацах хүсэлтэй байгаа. Мэдээж массын дуунууд хийж байгаа. Олон хүн сонсох үедээ бас дурсамжинд үлдэх дуунууд хийчих юмсан ингээд зориод нэлээд удаан ажиллаж байна. Нэлээд баг жил шахуу нэг дуун дээр баг суудсан баг шүү. Тэгээд сонсоод за энэ болох байна. Жохон энэ дээр нэг чийдэгч гэж ингэж байгаа. Тэрийг яг цаг нь болохоор 50 гэж бодож байна. Шинэ үеийн хүүхдүүд чинь нэг юу гэж одоо шинэ Дарханд бол одоо маш олон шинэ одоо уран бүтээлч төрж гарч байгаа. Тийм. Тэгээд тэнгууд мэдээж таадас зөндөө юм асуух баг л та. Тэгээд ах яах уу ингэвэл яаж юм тэгвэл яаж юм гэлээ. Та тэр шинэ үеийн хүүхдүүд дээр нь хэрэг ажиллаж байгаа. За би бол
За ерөнхийдөө бол Вандибогийн хоёр ч манай дарахдаг шүү дээ. Тийм. Би дайралт болгонд бол болж өгөл өөрийнхөө алдчихсан алдаагаа хэлж өгдөг. За ингэн шүү дээ. Одоо тэгүүлдэг юм шүү дээ. Ингэж болдгоо шүү дээ. Та хоёр биендээ хайртай байж шүү дээ. Ийм гэл ингээд юмнууд өөрийнхөө яг ингээд нэг ингэжсэн юм өмнө нэг бүдрээд үзсэн юмнуудаа бүгд ингээд хэлдэг. Өөр дүнэр ч гэсэн бүгдэнд л. За чи үнэхээр дуртай мó? Үгүй бич. Ингээл ер нь зөвлөдөг. Гэхдээ бол бүр тулж ажиллаад ингээд продюсер хийгээд ингэж байгаа юм бол байхгүй байна. Одоо болохоор ерөнхийдөө өөрөө л болж өгвөл дуунууд маань дуу үлддэг барилга шиг тий биднээс яах вэ тэгэл юм. Тийм болохоор өөрийнхөө полжиг нэлээд зузаан үлдээхийг л хүсэж байна. Ердөөсөө миний зорилго болохоор хин нэгний цаг завыг харахгүй бол өөрөө үгээ бичиж өөрөө шүлгээ бичиж одоо аяа хийгээд мастер миксинг тий зарим нэг дүрсийн нэг энгийн дүрс мөрсийг бол өөрөө тавьж яах ингээл хийж чинь. Тэгэл ямар ч хамаагүй аргаар ингээл болж өгвөл олон юм үлдээхийг л хүсэж байна. Мэдээж чанартай зүйл хийхийг хүсэж байгаа л да. Тэр юм болгон санснаар бас болохгүй юм да. Тэгээд ихтэй гой зүйлсүүдийг хийхийг хийнэ удахгүй. Бүх зүйлүүд одоо гой болно, аргыг нь олно. Чи нөгөө ханзаар за аюу томото тэр гэдэг л да маш томото дагагдаад байна л да. Тэр нь гэр бүл татар бол гэртээ хамгийн томотонд зүгүүр. Тий би ихнэр бол тэгээд ихнэрийн өгвөл тэгээд ерөөсөө тэгээд хойл юм байна шүү дээ. Үгүй би өөрийнхөө ер нь бол эмэгтэйний зүг биз дээ. Хүснэл би хийдэг. Ер нь би гэхдээ би өөр үйлдэлээрээ тийм буруу зүйл хийгээд яваад байдаг. Тийм. Яагаад тэгэхээр хүүхд за гэр бүлгүй байхдаа хамаагүй ганц бие байхдаа бол үүсгсүүсээ үдсэн. Би яг уу ангирж явах үеч байсан, гундаж явах үеч байсан. Тийм. Одоо бол зүгээр яг үндэ тэгэл хүүхдүүдтэй гой үлгэр дуурайл үзүүлээл яг л тойл юм чинь тий. Тэгэхээр хажууд нь хараал юу хэлэхгүй шүү дээ. Болж игэл пик гэл ингээл байж байгаа шүү дээ. Тий. Тэгээд үлгэр дүүрэл болчих. Гэрт бол нөгөө эмгтэн хүн нийл зүг байдаг. Тэгэл байх. Ихнэр хөндлөн ямар нэгэн тэгж мэдээж хөндлөхгүй байгаа гэвэл холдоод яваад өгнө л дөө. Тийм шүү дээ. Зөрөөд дахин бол тэгээд ихтэй нэг амар зөрөөд дахин бол эцэг юм тэгээд өөрөө уучлахгүй хаас барахгүй болно тий. Тэгээ ер нь тэгээд буулт игээл өгсөн дээ. Тий. Ер нь тэгдэг дөө эмгтэн буулт тэгдэг дөө. Явж байгаа даа буулт. Эцэг жам юм дөө. Буруунд байсан ч тэгээд тийм ээ миний буруу. Тэгээд хийчихдэг. Тийм байх болохгүй тий. Нөөний хамтгийн дуунууд маш олон хайрын дуунуудтай. Маш олон одоо манай одоо охин бүсгүүчүүд эмэгтэйчүүдийн аюул сонсдог дуунуудтай. Тэг ингээд манай баажиг нэг үг байдаг хгүй юу. Тэр хайр дурлалын дуунуудыг модны тухай ч юм уу, хоолны тухай бодож бичиж хийхгүй. Тэр чинь ингээд хайр дурлалаар ингээд зүрхэн шаргалцсан ингээд тийм хүнд дуурсан тийм нөхцөлөд л хийнэ гэж манай хүн тэгдэг хгүй юу. Тэр олон дуу чихэд их л олон дурлалтай л гэж би зүгээр асуух гэдэг юм. Ааха. Мэдээж зэрэг анхны дурлал гэж ярих юм бол анхны ер нь бүх юм амар мэдрэмж гоё байдаг ш. Тэгэл тэр үдсэн юм ингээд төсөөлөл санаал тэрэнд орох гэж хичээгээл тэгэл үг бичихэд бол орж л байдаг л да. Тэгэхээр ингээд үдсэн зүйл болохоор хүн бичиж үнэхээр дурлж үзээгүй хүн бол бичиж чадахгүй л байна тийм. Тэгэхээр наа чинь дурлж үзээгүй бичиж чадахгүй байна. Яг бичдэг хүн гэж байгаа тийм шүү дээ. Мянга суугаад 2 мөр бичиж чадахгүй хүн байна. Үгчгүүдэн асуулт шүү. Та хэдэн дууны үг болчих вэ? 2 дуу үзсэн шүү дээ. Өөрийнхөө бадгийг нийт өөрийнхөө бадгийг бичсэн. Өөрийнхөө бадгийг л үзсэн. 2хан дуу нь үзсэн. Тэгээд утгаар бол хэцүү. Энүүдээ онцгойчод байгаа асуудал. Үг бол чанга шүү. Яа нөгөө тэгэд яа тэдний хажууд зохиох юм бэ? Хүүхдийн санаа гэдэг догдоод зохиолох шүү дээ. Танах яадаг хамтлаг дотор бүгд өөрөөсөө эсгүүдэг юм. За, ерөнхийдөө бүгдээрээ л ярилцдаг л да. Энд мөн үү, ингэж явал дээр үү. За үнэхээр би бичсэн байлаа болохгүй наа чи болохгүй нэ энийгээ засч байгаа гэдэг ингээд шүүмжилдэг шууд. Хүлээж авдаг тэрийг би гой болцсон байна гэдэг ингээд би үгүй энийгээ явна гэдэг тэгдэггүй. Ер нь бүгд дор өөрийнхөө юмнууд дээр ажилладаг. Гэхдээ оргил бит хоёрд бол ерөнхийдөө дууныхаа үг дээр л суудаг. Тэгээд тий ерөнхийдөө ингэж баацдаг. Тэгээд ер нь ирээдүйд одоо дуу хийх гэж байгаа хүүхдүүд дуу сонирхдаг хүүхдүүд байх юм бол өөрсдөө юм хийх юм бол настаа мэлээ шүү л гэж хэлмээр байна. Тийм тэгэхгүй. Тэгэхгүй хүнээс хараад байхаар угаасаа дуу хиймээр байдаг тэгээ өөрөө чадахгүй юм чи хараал суун даа. Яг нэг тухайн үеч нэг дархан чи студ байхгүй. Тэгээд хийгээд өгчих хүн байхгүй. Ийм тэгэн гол чи өөрөө л яахгүй болохгүй гэж яг үнэхээр дутаа болохоор тэгээд ноцолтоо өөд анхны дуунууд нийт юмнууд л байдаг шүү дээ. Одоо ч гэсэн дутагдaltaй зүйл зөндөө л байдаг. Би бол яг
Гэхдээ нэг ганц оноштой зүйл нь юу вэ гэхээр яг харсан зүйлээ хийдэг гэх юм уу? Яг харсан бодсон өнцгөө огтлцуулж чаддаг. Нэг хүнээр ийм бөмбөртөө нэг иймэрхүү баас нэг ингэж явна, гитар нэг ингэж явна шүү гэхэд хилчингууд яг бодсноос арай өөр болчдөг. Яг өөрөө болохоор нэг бодож исэн юм аа яг ингээл төсөөлсөн юм. Энэ мөн биш үү? Яг ингэх юм биш тэгээд өөрөө ихийн давуу тал нь тийм юм билээ. Гэхдээ дуугарал чанарын хувьд бол жоохон нөгөө төвшөнд хүрч чаддгүй. Тэгээ яг юм номын үзэж яаж чадаагүй болохоор яг дууны хар зураг хийхэд бол өөрөө тгийг гаргаж хийдэг бол гоё юм байна. Тэгээл тэрийг яг хийх ёстой production event нэ. Демог нь гаргаж байгаа тийм. Ингээл явуулсан бол тан гэдэг яг гээл. Дуу хийгээд гарах тэр мэдрэмж гоё ш таахаа тий. Гол амар шүү. Тэр нөгөө одоо яг тэр үед чинь танаас студид бол одоо чинь ер нь бол юм технологи хөгжөөд гэхдээ гэрийнхаа нэг өрөөг студи болгоо тэн чинь өөрөө нөгөө хоолойгоо бичээд ингээ бүх юм яахчлаа тэгээд гар утас гэж энэ зүйл амар хөгжсөн учраас бүр гар утасаараа ч видео Харин тийм хэлж тагцсан шүү дээ. Хийж байгаа шүү дээ. Хүмүүс тэгээд бүр ингийн кино хийгээд байгаа шүү дээ. Тийм яг тэгж байгаа шүү дээ. Тэгээд би яг тэр анхны баг Монгол дахь тэр одоо юу гэдэг сом студидтэй артистуудын нэг баха би тэгж бодож байна. Олон артистууд одоо зөндөө артист хүн болгон баг тэгдэг болсон баг. Гэхдээ анхны хүмүүсийн нэг гэж би өөрөөгөө боддог. Тэгээ яг тэр чинь туслаад өгөн байхгүй YouTube хардаг. Тэгээ нөгөө хэлийг бас зарим юм чинь ингээл дундаан ингээл дуурайж дагаж хийгээл ингээл мэдхгүй зүйлүүд байсан. Тэгэл мэдгүй ер нь хамгийн гол нь хайртай л байсан юм байна доо дуу хөгжимдөө хайртай л байсан юм. Тэгэл одоо хүртэл ингээд дуунда дуртай л байгаа юм байна. Тэгэл Чиний яг сая нөгөө нэг энийг би асуухгүй гэж наа яг Америкт байж хахад ингээд та хоёр тоглолт хийсэн те. Тэгээд Outlaw тустай нэг тоглолт хийх гэсэн чинь давхар тэр өдөр нь тоглолт хийх гэж зарлагдаад байсан. Тэр яг юу болсон юм? за нэг өдөр байжсэн чинь за дахиад тоглож байгаа байлгүй дээ. Эхлээд нэг тоглох болж байна. За окей тэгээгээд эхлээд дүүрцэн гоё болсон. Тоглолт амжилттай боллоо. Ард нь гарлаа. Шуугаал ингээл гоё байлаа. Харьсан ч гэсэн ингээл зүрх төвтөх гээл гоё байжлаа. Тэгээ байжсэн дахиад дуудлага ирлээ. Дахиад тоглолт за тоглож байгаа байлгүй дээ. Нэрэл тийм болж таарлаа. За тэгэхээр ажил нь за тэгээ хамаагүй. Дахиад амжилттай болчих. Дахиад байжсэн дахиад дүн гэдэг дуудлага ирлээ. Тэгэхээр за нэрээ мүү тоглоод байгаа мүү гэж дахиад хэлж. Тэгсэн чинь бүр Outlaw-та нэг өдөр болцсон мэт. Энэ өдрийн зөрүүлж болохгүй мó. Тэгээд эн чинь яг миний мэддэг зүйлээс давцсан юмнууд байсан байхгүй. Энийг нэг хичээл да. Тэгэл яг ингээ буужигнаал юм байж байгаа ойролцоогоор нэлээд олон билет зарагдсан байсан шүү дээ. Тэр Outlaw-да маш том маркетинг хийж өгөөл тэгэл тэр хэдийн 20 жилиг амар гоё болгож өгөөл ер нь энэ дөрвөн хамтлаг маань 3 удаа баг ингээ үзэгчтэй зүгээр л өгцөн шүү дээ. Зүгээр тэр үедээ цуцлаад 7000 орчим билет төрүүлээ зарагдсан байсан. Бүгднгийн Outlaw руу явж байгаа шүү тэр чинь тэгэл Outlaw-ын тоглолтыг 20 жилийн гоё болгож өгөөл. Яг тэр дунд нь бол хилам одоо бүр нэг хар PR хийдэг тийм хүмүүсийн ингээл янз бүрийн адлууд маркетинг байсан юм уу? Жигнэсэн муудалцаад нэг өдөр хийсэн юм уу? Ер нь тэгэл явж маркетинг болсон. Гэхдээ чи сэтгэлээс анханасаа маркетинг хий гэсэн тийм бодол юм байгаагүй. Тийм. Гэхдээ бол ер нь за энэ маань ингэхдээ гэх ингээ бүгд ингээл за гоё баяртай ингээл гэл ингэсэн. Гэхдээ маш том маркетинг болоод өгсөн шүү. Яг хэрвээ тэгээгүй байсан бол нэг санаа ихсэн. Яг та нар өөрсдөө мэдгүй ч гэсэн урлагийн нэг юу шууд урлагийн ченж гэж хэлнэ л дээ. Тийм үсэг. Тийм хүмүүсүүд л хооронд чинь тийм хэлүүлээд байгаа юм шүү. Тийм байхгүй юу да. Тийм баг. Тэгээ урлагийн ченж нэг хэлдэг хүмүүсүүд байгаа. Тийм хүмүүсүүд ягаад зүгээр өмнө хамт тоглосон хоёр хамт дөрвөн хамтгийг заавал тусна ахаад дараа хоёр тоглосоогоо гуравдагтаар дахиад зөрүүж нэг өдөр хийх гэдэг юм тийм. Тэгэхээр эн чинь бас мух واخгүй юу? А тэнгууд та нар өөрсдөө бас юу яриад байгаа. Тийм үү тийм байж гэдэг тийм байхгүй бол тэр чинь өөрөө тэгэхгүй тэгээд нөгөө урлагийн ченжлэгийн гарт ороо тэгээд тэр чинь тэгээд туршлага болоод билж байгаа хэрэг. Тийм үзэхгүй мэдээгүй юмнууд байсан юм чинь. Мэдэхгүй тийм юм байна. Одоо гэхдээ өөрсдөө юм урлагийн ченжлэлд өгдөгийг бол болох хэрэгтэй. Би одоо энийг бол би зөвшөөр хатуу хэлнэ. Өөрсдөө юм өөрсдөө хийх хэрэгтэй. Юунаас айдیں۔ Тэ? Бүхэн бэлэн байгаа шүү. Бүхэн байгаа шүү. Яг л адилхан шүү. Тэр хүмүүсүүд чадаад та нар яагаад чадахгүй гэж. Өөрсдөө тоглолт хийдэг болох хэрэгтэй. Тэр гэхдээ нэрэлт амар супер. Тэгтээ ер нь юм багт юм бааж. Баг нэг зууны дотор хоёр том тоглолт дүүрэн хийсэн тохиол Монгол
надад анхных баг Тийм шүү дээ. Тэгж болоогүй шүү дээ. Дөрвөн хамтлаг нийлээд тэгээд яг дөрвөн хамтлаг байгаад гоё юм л та. Дөрвөн хамтлаг нийлээд тэгэнгүүтээ хоёр удаа дүүргэд бол баярлсан. Тэр бол яг үндэл сэтгэл бол ингээл тийц. Тэгээ бүх зэрэгтэл дагаж дуулж байгаа мэдрэмж бүгд тэрлээ хасаацсан байгаа. Тэгээ дууг маань ингээд дуулж байгаа мэдрэмж тэр ёо бүр үндэл амар байсан. Тэгэл за тэр бол ямар ч их мөнгө, ямар ч их юу ямар ч юмтай зүрлэхэргүй мэдрэмж байсан. Зүгээр бүх юм өөр цаанаасаа л адреналин ингээл тайзан дээрсэн зүгээр ингээл тогон цохолцсон юм шиг ингээл явж байгаа юм чи. Тэгэл гар хөл өөрөө хөдлөөлсэн би. Тэгэхгүй дээр бол зүү чиг л байсан. Нөгөө олон хүний өмнө гарахаар хамгийн ихлэ гарахаар өөр ихгүй юм. Жохон ингээд огшоод сонирн болд шүү. Би хамгийн ихлэ Цаанаасаа л ингээл айгаад ч юм уу. Тэгээд ихний дуу яваад гайг. би харин нэгсэн. Одоо манай коктейлийн хоёр шүү дээ. Манай энэ бэ токийн хоёр. Нэг хоёр ингэсэн байхгүй. Ингээд одоо хөтлөлт хийхээр одоо яадгүй ингээд хурим хөтлөнтэй арга хэмжээ хөтлөн гарахад нэг хоёр хэлсэхгүй. Би бүх утсан арга хэмжээний өмнө сандардаг аа. Нэг хоёр шүү дээ. Одоо хэдэн мянган арга хэмжээ хөтлөсөн те. Зургатаар өчнөө бараг 20 жил гарсан юм хүн тэгж авах сандардаг. Гэхдээ энэ байх хэвээр тэгжиж би ажилдаа хариуцлагатай тайзан дээр хүндэтгэлтэй те бүх юм ингэж байдаг. Тийм учраас сандрал байх нь маш хэвийн үзэгдлээ гэдэг гэсэн бохоггүй. Тэгээ би бодсон. За энэ хоёр 20 жил 25 жил явж байгаа хүн сандрал нь байхгүй арилааг байгаа юм чинь ер нь сандрал хизээж арилахгүй юм байна гэж бодсон. Тайзан дээр хаа. Хоёрт яа дээ. За надад бол Том тайз ярьж байгаа шүү. том тайз л аяа жоохон тийг сүлддээ шүү. Том тайзууд бол тэр тусмаа тэр ярьдаг. 20 мянга 30 мянга хүнтэй стадионын тайз бол жоохон сүлддээ шүү. Би болохоор нэг өмнөх тоглолтууд дээр нь болохоор яг яалтчгүй нэг сандраадсан. Тэгээ хийх юм хийж чадаагүй. Тэрэндээ харьчаад би бүр амар харамсч хивэж. Өөрийнхөө яг бичлэгийг үзчихэл яа би энэ дээр яагаад ингэсэн болд ямар сони бүр чаддаг юм чадаагүй шүү. Тэгээд амар харамссан. Харин тэр өнгөрсөн жилийн хоёр тоглолтын дээр хоёулын дээр нь бүр яг бүр өстой. За одоо хийхгүй бол одоо зүгээр л айцтайгаа нүрт болсон гэх юм уу? Ямар сандрал байгаагүй. Бүр хөл гар салгандах гар мар чичрэг бүр зүгээр л яг л ингээд нэг ёстой гар бүр цаанаас өөрөө л ийж нүдэ анаал тэгэл хар нүдний жилийн ард нүдэ анцсан тэгэл ингээл байсан. Тэгэл нэг хэнэг чи авч нэг зэрэглийн үг нэг шуумыг нэг мэдэрчээл нэг орчныг мэдрээл тэгэл яа тэр бол гоё байсан. Тэгээд яг яагаад ч нөгөө том тоглолтууд чинь 3 цаг мууцаг гарна тоглолт. Яг тайз дээр хүн ядардгүй дуулаа бүшид. Тэгээд яг нэг сүүлийн дуу хавцаа тэгээд яг яалтчихгүй бас амар ядсан мэдэрдэж шүү. Дуусгаад тэгээд агшаа бол хамаг хүсдэг зүтгэлцсэн. зүгээр яг хамаг байдаг би зүгээр ингээд нураад ундаг шүү. Харин тэр чинь бас ойлгож байна. Тэр чинь үлдэж байгаа бид нар хүртэл ядаж байгаа байхгүй тийм чинь өчнөө цаг л ууж ирлээ шүү дээ. Тий. Үдчихэж байгаа хүмүүс ядаж байгаа чи тэд чинь ингээд байгаа хуваагийн бол бүр яддаг шүү дээ. Тэгээд чи юу дуулдаг чи асрыг хүнээс ус юу гардаг шүү дээ. Энэ нүглэнд чи тайзан дээр чи маш их хөдөлмөр гарч байгаа шүү дээ. Тэгээд хуцуцуу зүгээр юм шигсгаар болсон мэт шүү дээ. Яг тэгдэг. Гоё байсан. Одоо энэ уцаар нөгөө клип гэдэг сая iPhone 16-гийн сурталчилгаа чинь сая жоохон өнгөрсөн амар гарахтаа хэний видео клипийг iPhone 16-гийн камераар хийцэн гэж гараад байна. Нэг алдтаа өргөдөл чинь. Nachчигтэй хийсэн байсан тийм. Бүр кино ч хийсэн, мини мөнүүд хийсэн байсан. Амар юм хийцэн байсан. Чамд сурчлах юм байна. Надад зөндөө баг шүү. Надад ч зөндөө баг. Би Хоол идэж байгаа. Тэг гоё хоол идээд манай хоол гоё шүү. За хоолны брэнд манайхаа хоол бол хайр юм гэдэг. Нэргсийн аяг үнэхээр үнэн үрээ шүү. Ялта. Хоол байхгүй бол тэгэл тэг. Хамгийн дуртай хоол бомс тэг. Хоол байхгүй тэгэл. Тэсвэ хоол бол хайр тэгэл хоолыг сайн хүнсээр сайхан амтдаг гэх. Манайхан бол одоо мантууд ханаас цааш мэднэ. Тэгээ хоолны брэнд одоо Карпижим шинэ бүтээлүүдээр гарцсан. Дээрээс нь Анаста Момбифин бифтэй. Анаста дахиад шинэ бүтээлүүдээр гарцсан ба тэгээ хоолны брэнд бол одоо бүх одоо сүлжээл өрөөнд дээрээс нь фрешбэкээр тавхан зах боломжтой. Тэгээ та гэртээ одоо энэ бүх хоолуудыг юусаа ингэ бэлтцээ одоо хятад хоолнууд байна. За ингээд Анаста дахиад Карпижим энэ бүгдүүдийг зүгээр 20 минут тавхан халаагаад таны гэрт хятад хоол таны гэрт байна шүү дээ. Зяц. Орой ямар хоол идвэл зүгээр юм бэ те? Орой бүр хамтдаа хооллоо. Айл зугаалга нь энэ ч бас хэрэгтэй. Энэ манай энэ нэг алдтай тоглож байгаа байхгүй юу? Тэгээд энэ алдтай тоглож энэ шинээр энэ чандаг гомон гаргажсан ба тэгээд уусаа гомон идэх зуртай хүмүүс бол нэг хөдөө аялахтаа бас аавж болно. Халуун ногоотой жантай гомон гэдэг хоёр төрлийг
амтлаад үзээрэй. Тэгээ амтлаад таашаах хэсгээ өөртөө шийднэ. Хүн хүний амт өөр учраас таашаах хэсгээ өөртөө шийднэ зүтэй. Бэкграунд. Original Korean taste. Солонгос ямар мэдлээс суусан юм? Ой яг энэ ч их сургуулаа яачаад энэ ч яачаад эхлээд хэлний бэлтгэл сурсан л да. Тэгээд хэлний бэлтгэл сурж байгаад яг дээшээ орох гэснээр за дуугаа хэлсэн гоё юм байна. Яг энэ ч ингээд мэдээж ажиллаж сурж байгаа шигээ хичээнгүүлээд ирээд яг энэ шигээ дуугаа хийх юм бол амжилтанд хүрчил таараа гэж ойлгосон. Тэгээд тэнд бол дуу хийх нь бүх өслөн байж байгаа гэсэн болох наашаа яарч өөр зэрэл ердөөсөө Хэр удаа солонгостой? за 2 жил орчим л болсон доо. Тэгээ хэлний курсыг дуусгасан. Ерөнхийдөө тэгсэн. Тэгээд Солонгосоор их асуудаг ус ирчихлээ юм байна тий. яг хэрэгтэй л юм байна. Яг өсвөр яг ингээд их сургуулийн тэр насандаа 20 эдтэй ч юм уу аль нэг хэл энэ хятад юм уу солонгос юм уу энэ англи юм уу англи хэл ч юм уу те сур нэг хэлийн хүүхдүүд сураад авчих юм бол амьдрал маш том хэрэг болох юм байна. Би солонгос руу одоо очихоор надад маш олон зүйлсүүд амьдрал дээр хэрэг болдог шүү дээ. Тэр нь connection болоод. Тийм хэлнээс сурснаасаа л болж байгаа. Энэ хятад хэл сурсан байсан бол бас л гоё байсан юм билээ. Одоо хятад руу очихоор хэлдэ бол бүх л юм гоё шүү дээ. Яг бүрөндөө виз мизний асуудал алгатай тэгээд Тийм тэгээд яг сайн олон бизнесийн боломжууд тэнд байна. хэл сурч юм бол хэрэгтэй юм билээ тий. яг 20 эдтэд яг их сургуулийн насан дээр бол заавал сурах Би хэрэгтэй. хилээл байгаа. Манай хуйгаад хилээл байгаа. За хуйгаа чи ядаж. Мада фада гэдэг ихтэй би хилээд сурч байгаа. Аав ээж гэдэг үг гэж шүү. Би ярьж байгаа тий. Тэгээ өсөөд байна I'm hungry гэдэг. Хилээд сурч байгаа. Энд тэнд очиход чи хүн ядаж хааж дэлхийн аль ч оронд I'm hungry гэхэд хүн очиод ойлгочноо чи ганц хоёр хэл сурчих гээд. Хуйгаад зааж өгөөл байгаа. Яг тэр үед сурж байгаа үед мега флаш мега баба хоёр бас сурч байсан. Тэгээ бид гурав чинь нийлээд бас тэнцэн бас хаяа нэг тоглолт хийнэ. Нэг жижиг нэг нөөмнээ флаш энэ гэл ингээд дуунууд дуулж. Тийм дижиж бас өөр хэлэн дөр хийж нь бас оюут хүүхдүүд ч юм бас. Тийм шүү дээ. Яг дуулжсэн үедээ л явцсан л да бид чинь тэгэл. Флашийн энэ чи 2 нь үлдээд 2 тэнд очсон. Би тийшээ тэр 2-тоо нийлцсэн. Тэгээд ингээд их нь тэр үед гоё байсан. Тэгэхгүй байсан. Та гурав энэ шууд нөгөө бол нөгөө тав чи энд нэгдэнгүүт флаш болоод шууд ингээд солихгүй байсан. Гэхдээ тэр үеийн шоу бизнес аюу хэцүү байсан. Яг үүндээ тоглолт хийлээ мөнгө олохгүй шатна яг ингээд ер нь нэг тийм үе байсан шүү. Тийм. Ер нь мөнгө олох хэцүү байсан шүү. Хэцүү байсан шүү дээ. Тэр 2000 онд гэхдээ амар гоё тэр нөгөө сонгуулиуд ганц мөнгө гэдэг юм шүү дээ. Яг үе. Тэнгүүд тэгэл нөгөө зарим хамтгууд нь 3 салаа явчихдаг гэсэн шүү дээ. Хоёр үнэ аваад тарихгүй 3 аваад тэгээд очив. Энэ сэдвгүй тэр үед чинь зур танихгүй юм чинь. Яг тийм ховдод тэнд нэг хамтад тоглоод яг нэг хамтад тоглоод яг нэг өдөр энэ Баянгосын хамтад тоглоод үүрхээс тоглоод солиор явж байгаа. Яг тэр үед чинь тийм байсан юм аа. Угсаа тийм биз дээ. Тэгээ баг нэг голцох хүн баг нэг 3 хүн дагуу танихгүй хүн дагуулаад нэг жоохон малгай өмсөд гэж тэгээд хүн мэдэхгүй үстэй ер нь. Яаж мэдх юм? Тийм бахав. Холоос л харж байгаа. Холоос дээрээс холоос гарч энэ нэрээ юм уу хоолоо яваад байгаа юм чи тэгэл. Хэл явчихдаг. Тийм байсан. Гэтэ яг тэр шоу бизнес гэдэг бид нар яг юм да. Үнэ яг үнэ. Тоглолт хийгээл байдаг штат гэдэг яг нэг тийм юм шүү дээ. Айгүй ядаргатай. Хэцүү тэгэл урам тоглолт бүтлгүүтгэхэр бүр хамтлаг мамтлагаа тараачмаар нэг бүр яг нэг юм болчдөг шүү дээ. Бөхөргөө дүүрэл л та алгаалсан юм. Зэрэг цүм шатчих шүү дээ. Яа тэр амар битүү тэгэл штат гэдэг хоромжуудад гараа шатчих юм шиг шүү дээ. Яг дараа нэг хамгаалагч нар чинь үнэ худлаа мэдгүй. Ийм хоромжуудад гарсан байна гэдэг юм авчиж өгдөө. Шаал хамаагүй бүр Канада айцсан цаас. Яа тэгээд ингээд шатчихсан байх тагээд 20 өгч юм тэгж л бодсон шүү дээ. Тэр чинь битүү худлаа шаагаад та нар хүн оруулсан юм жирлэхгүй шүү дээ. Одоо би одоогийн бааж явуулсан та. Нар үзүүлэхгүй шүү дээ. Тэг гоцоод байгаа. Тэгээд Чи ийм билет дээр оруулж байгаа юм уу тэгээд? Чи Одоо ч бас технологиараа явуул. тэг чи хэний оруулаад байгаа гэдэг чи зүгээр хэлэхгүй шүү дээ. QR код чи хаана гэдэг. яа
Бүхөрөө дүүрчээд тэгээд шатлалтаагаар нэгдэг чинь. Юу цум шатж байгаа. Тэгээд тэр үчи хамгийн томд бүхөрөө байсан юм шиг байна. Тэгээ топ 10 дууд за топ 10 нэмэгтэй. Тэгээд би сандын хамгийн анх мөнгө одоо ингэ жоохон ашиг авч үтсэн нь 5 жилийн өмнө тогтдог байхгүй юу? Тэрийг одоо ингэсэн айгуу сайн санд байдаг. Тэгэхээр 3 он 99 оноос хойш тоглосон шүү дээ. Тэгсэн. 2004 оны тоглолт гарах хаа тий. 3 онд намаад байгаа цэнг яг гараад тэрүүр нэг шоу гэдэг. Тэрэн дээр л нэг жоохон нэмэгтэй гарч үтсэн сандын. Тэрнээс хойш тэгээд ер нь арай гайгүй болж эхэлсэндээ. Тэгээд тэр бол дандаа шатна. Тэгээд шатаад байдаг юм л байсан. Тэгээд хүмүүс бус тамтлагч гэсэн тийм байсан шүү. Харин тийм зөвхөн дүгнэл тийм шүү. Тэгээд тэр нэг баг 5 жил биш тий. Тэрнээс хойш дандаа нэмэх. үгүй 22 жил. Оо яа тэгэлгүй яах вэ? Угаасаа Тэгээд класс хамтлагч тий. Нэмэх гарч ичээл шатчлаа. Тэгээд тоглолтоосаа машинаас олоод байраас олоод тэр юу гоё ихгүй. Би гэхдээ тэр түүхчин гоё. Би дээр ч ярьжсэн тэр боксер рингтэй нэг тоглолт тэгээд money trend. За. Чиг CD гарчаа CD-ний баяр. Энд гарч ирв CD-ний баяр. Аа. Стаа гоё. Тэгээд хүн бас дүүрсэн. Бас дөрөнд гарч төө бас шатсан. төө шат. Буугаад бүх боксерыг өөртөө гэдэг бүгдийг нь өөртөө хүмүүсээ гаргачаад баярлаа. Хүн чинь баярладаг үстэй. Яг боксерыг өөртөө буулгаад яг өөртөө ингэ үүрээд авчиж явж өгсөн шүү дээ. Хүн зөөлгөгч мөнгө байхгүй юм чи. Бүгдүүд тийм л үздэг. Гацх батараас шүү дээ. Баяр яах. Тийм би том юмны ард ингээд хамтлаг ингээд бутраагүй байж нэг амар том юу байхгүй. Тийм. Угаасаа тэр нэг бутраатах шатдаг биш л дээ. Угаасаа шатчихж байгаа юм чи. Гэтэл ер нь тоглож чадхаар юм жоохон урам уурдаг шүү. бас нэр бутарч болно шүү дээ. За ингэж амьдрал волейбол ингээд. Аа тийм цаадлах хамгийн гол вижн буюу цаадлах хамгийн гол зорилго чинь том байж том багт тэр юм жижиг шатлалтай юм биш л дээ. Яг тийм. Зүг биз дээ. харин одоо энэ өндөрлөгөөс харахад энэ хэдэн зуун сая төгрөгийн өндөрлөгөөс харахад хүний Миний ярих гэдэг нь тэрний төлөө юугаа зориулсан юм чи харалтаа. Тэрний чигээр би сурах гээд явсан юм сте Франц руу. Зундаа ингээд сумуудаа бичүүлчихэд өвлөн ингээд би одоо байхгүй гэдэг байлаа сурдаг байлаа шүү Францтэй. Тэгж байгаа чинь нэг өтөөсөндөө ихтэй хамтлаг хоёроо сонгоод суулаа хийсэн байгаа шүү. Францд их суулаа хийсэн шүү дээ. Тэгэхээр тийм том золиосыг гаргаж байгаа юм чинь нэлээд ирээдүйд чинь зөндөө шатцсан байгаа сажууд нь тий. Тэгэхээр чи тийч харна шүү дээ тий. Тэгэхээр харж байгаа за угаасаа миний амьдрал бол энэ юм байна гэж сонгосон байгаа шүү. Тэгээд тэр нь буруудаг байна. ер нь тийм байна. Хоёроос азтай нэг насны залууд сурж мөрсөн. Би одоо сурж байгаа шүү дээ. Тэгээ одоо сурч тий. Хэцүү шүү. Сурдтэй яг нэр сурахад ойлгохгүй ойлгох юм. Гэтэ бол жоохон хэцүү тий. Юм нээд чи мэдээч шүү дээ. Хэцүү. Өөртөө хүүхдийн юм зайлдаг. Үнэ. Чи яг 20 нөгөө залуудаа нөгөө сур гэдэг юм чинь нэг талаар тийм нөгөө талаараа би юмыг харах үнцэг нэрээ өөр. Тийм шалгал. Яг л 20 дэх тэр үзэж байгаа хичээлийнхаа агуулга юу ингэж зүгээр сурах хэрэгтэй гэж харж байгаа. Би энийг сурснаар энэ чинь ингэдэм байх, нэг чинь тэгдэм байх гэдэг юм бас өөр болдгийм байна лээ. Яг чи нөө одоо ингээд за одоо угаасаа Амьдралыг харах үнцг нь өнцг нь болохоор чи тэрийг бас сурахтаа хамаагүй сайн сурч магадгүй. Одоо 20-тоо сурснаас илүү сайн сурч магадгүй. Хичээ тийм. Тэрнээс ихтэй чи тэр нэг өдөр тэдүүг цээжлэг үстэй маш байж. Тэр үл яах шүү. Чи яг хоолтой. 20 наснад чи автоматар зүгээр яг багт сураад цээжлэдэг үстэй. сонирхсан. Сурааг багт нөгөө задуу явахаар зүгээр өөрөө автоматар цээжлэдэг. Цус шинг юм чи яа. Тийм. Тэр юм одоо би боддیں۔ Одоо хэрвээ тест задардаг бол бид тоонууд хизээ цээжлэхгүй. Тийм тий. Яа цээжлэхгүй. Би тэр үед яадаг гэсэн гэж эхний өнгөд флексээр гараад ирнэ шүү дээ. Тэгээ ган дээр бичсэн байдаг шүү дээ. За гэд нэг хараад заавч А Б Б С А Б Г яг тэгээд нэг хоёр хараад тэгээд оронгуудаа тест аваад А Б Б яг тэгээд онцгой гараа авчдаг. Одоо хоордоо хожуудгаа 20-25 баар. Одоо нэг утасны дугаар шийдэлт Усны дугаар шийдэлт цугаас зэрэмдээ. Яг үгүй билж. Хүмүүс тэгдэг штэ. Чиний усны дугаар хэд 85 88 нэг хүчтэй нөө. Ярсаа тогтоохгүй байхгүй чи. 85 88 Тэгэхээр 20 насны цээжлэг юу ч өөр юм лээ. ганц хараад гарч байгаа хүүхдээ энийг хараад ган дээр бисийг хараад цээжлээд 20 тестийг цээжлж байгаа үстэй. Шууд. Одоо 20-ыг цээжтэй 2-оос эхлээд ардсан шүү. Тийм. Би тартаар дайлаач батшгэ. Тартаас гадна би ихлээд онор авчихдаг. Юу манайхан нөгөө энэ хоогийн утаснууд байна. Хоогийн Nova 13i гэдэг ийм утас байгаа. Тэгээд ер нь чам бас нөгөө өөр усууд биш яасан шүү. Хоогийн нөгөө X-Mate-үүд байгаа тийм. Хоогийн утаснууд, Honor-ын утаснууд манайхан энэ нөгөө Android дээр бол
Honor-ын бас X7C гэдэг энэ уснууд нөгөө Honor-ын уснууд хушиг хадгалдаг гэдэг. Наад чи болохоор нөгөө Kunlun 2 дэгстэй Matrix 6 байна тийм үү? Энэ бас ноо тэгээд би ягаад ингэ хэлэхээр яг Android уснууд дээр бол хятад уснууд бол супер болсон. Тэгсэн. Үнэхээр амар болсон. Одоо тэр өөрийнх нь тэр AI хөгжөөд аимшигтай болцсон байна. За дээрээс нь тэр нөгөө дидэгдсэн энгийн дидэгснээс Kunlun Glass 2 гэдэг энгийн дидэгснээс 20 дахин бат өгөх гэдэг байна. Тэгэхээр одоо нэг зургах, унах, хөвдөх, хагадах те дөргөлт тим дээр ямар сууд болсон байна. Дээрээс камер нь бол супер аавна. Тэгэхээр нөгөө хятад уурсын технологи бол супер болчих. Тэгэхээр манайхан Монгол яг би дээрээс ч бас хэлжсэн хоёр багтчихдаг шүү дээ. iPhone хэрэглэдэг хүмүүс Android хэрэглэдэг гэдэг. Android хэрэглэдэг хүмүүсүүд бол бүр iPhone даа бүр дургуй штэ. Бүр Android-тай бүр амар хартай. Тий Android утсандаа бүр нэг Android утсан өөр бэрдэг юм лээ. Android-аар бэрдэг юм лээ. Тэгээд бүр тэр Android хэрэглэдэг хүмүүсүүд хамгийн гоё утснуудын нэг нь одоо Honor буюу одоо Huawei-гээс зүйлмөр авахгүй бид нэр. Тэгээд зөвхөн PC мод байгаа. Тэгээд PC мод албаасны хэрэгтэйгээр та бүхэндээ уршлагаагүй лизингээр зарж байгаа. Тэгээд дээрээс нь мэдээж хэрэг ганцхан одоо энэ Honor Huawei биш. Дээрээс нь нэмээд одоо Android-ийн одоо хамгийн супер утсууд бас Samsung-ийн утснууд байна. Бүх төрлийн утсууд, Samsung-ийн бүх төрлийн утсууд байгаа. S3 байгаа тий. S25 Ultra байгаа. За мэдээ iPhone ус байгаа. Тэгээд бүх одоо энэ баталгаатай юм усуудыг та бүхэн PC модоос аваараа тэгээд би баталгаатай гэдэг нь хэлээд байгаа. Хүний гадаа бидний одоо үед одоо сандаг бол одоо хүүхд тогт бид дандаа хүний гадааж тусаадаг гэсэн шүү дээ. Тэгээд гоцлуу чи эвдрээд ингээ буцаад ихгүй тохиол зөндөө гарч ирсэн. Надад л гарч ирсэн. Гарч ирсэн. Би нэг хүний гар дээр суцаад гэсэн чинь амар халдаг уцаад. Яриад нэг 2 минут бол халаад. Тэгээд буцаад тавьчихсан. Яаж азар дэлбэрчих юм бэ? Тэгээд буцаад тэрүүний олоод орохгүй шүү дээ. Чи гар дээр савж явж. Тэгээд одоо юу өөрчлөгдсөн бэ гэхээр ерөөсө баталгаатай гэдэг. Баталгаа гэдэг чинь үйлдвэрийн яамны сог гэмтэл дээрээс нь зарим одоо нэг баталгаа гэсэн юм байна шүү дээ. Дэлгэцний хагарч тохиол дэлгэцний үүс ордог ч юм. Тэр бүх зүйл PC мод гэдэг бол та бүхэн бүх баталгаатай баруунтаа зөвхөн PC мод электрон барааны хэлбэр PC модоос аваарай. Тэгээд ямар судалгүй. Тэгээд маш олон жил одоо энэ одоо яг энэ хэрэглэгчтэй юм баталгаатайгаар одоо алдартай очтойч PC мод одоо хүн болоо мэднэ. Тэгэхээр та бүхэн PC модоос аваарай гэдэг бас зүйлмөр. Монгол дахь албан ёсны дистрибьютор PC Mall. Манай Tarpa Hairway гэдэг Манай тэгтээ юу юм бэ? Манай нэрэл би нөгөө нэг нөөм гэхэр дууг нь мэдээд байдаг гэж яагаад ингэж хүмүүс яг сайн бас мэддэг болсон. Шалтгаан тийм байна те. Ойлгох шалтгаантай юм байна те. Хүн би зүгээр дараа нь авчи. Нөгөө дууг нь мэдээд байдаг гэсэн Outlaw гэнэ юу нөөмийг нөгөө хүмүүс сайн мэддэггүй шалтгаан угаасаа л тэр нөгөө тайзан дээр их гардггүй видео клип та анх яг яаж ойлгох шалтгаантай юм байна те. Хэрвээ тэгж гараад идэг гэсэн бол амжилт гоё байсан. Тэгээд мэдгүй яагаад тэгж ухтаад идэг байсан. Одоо тэрийг бүрэн дүр ойлгож чадаагүй 20 иддэг хүмүүс л байсан байна л да тийм. Тэгээд та анх яг яа талцсан. Хамгийн яг хамтдаа яг талцсан. За бүжгийн хамтгаас юм уу? Би манай хамтлаг одоо дөрүлээ байгаа. Тэгээд анх одоо нийтдээ бол ерөнхийдөө 5 хүнийг бүрэлдэхүүнтэй байсан. Анх би оёотойгоо болохоор хүүхд байхдаа за битгий би нэг 13 4 2 настай байхасаа мэддэг нэг хамтлаг бүжгэлдэг байсан. Тэгсэн чинь нэг удаа би Улаанбаатар руу оюутан болж хурж ирээд тест сурж агаад зуныхаа амралтаар буцаа хүрээд ирсэн чинь манай оёо минь оргилдоо зүг хамтлаг болсон. Нөөмгийн хамтлаг болчих. Тэгээ дуун үчээргээ дуун гарцсан. Нөгөө дуун дарах нь ингээд аим гоё явж маваад эхэлсэн. Тэгэл би за тэг өмнө гэхдээ би дуулах зөндөө оролцсон. Гэхдээ нөөм гэж явдаг байгаагүй. Бүжгийн хамтлагийнхаа нэрээр явдаг байсан. Тэгэн гоо яг угаас дуулах хүсэлтэй байсан юм чи. Манай бүжгэлдгээс хаан найзууд маань бүгдээрээ дуулах сонирхолгүй болсон байсан. Амьдрал ажиллаа байсан. Тэгээ би за оёдгоо зүг ингээ хамтлагт нь оръё. Ингэгээд гурлаа болсон. Тэгээд Дука маань тэгэхэд ч орж ирсэн байсан. Тэгээд дөрүүлээ болоод бид цомог дээр ажиллаж агаад араас мөнхөө орж ирээд ингээд ерөнхийдөө бид бүрдсэн. Тэгээд одоо болохоор дөрүүлээ дуулж байгаа. Тийм. Тэгээд дуртай зүйлээ хийж амьдрах угаасаа гоё юм байна. Тийм. Тэр хамгийн гоё зүйл. Дуртай зүйлээ хийж, дуртай зүйлээ ярьж. Одоо нэг урлагийнхан одоо чи надад ч хүмүүс зөндөө л хэлдэг л дээ. Чи хоббигоор ажиллаж байгаа гоё хүн дээ гэж тийм. Сакс миний хобби. Тэр саксаа тайлбарлаж, саксаа үзэж, саксаа тоглож ингэж
байна гэдэг бол дуртай зүйлээр ажиллаж амьдарч байгаа. Тэрэн шиг урлагийнх нь дуучин хүн, жүжигч хүн дуртай зүйлээ хийж амьдарч байгаа. Дуу гэж юм. Яд жаргалтай хүмүүс. Тий. Гэтэ бол бас ховхон байдаг гэдэг байгаа шүү дээ чинь тий. Одоо дуртай юм хийж амьдрах Би чинь. ч тоо бодох дуртай хүн, ажилтай их дуртай тоондоо очиж байгаа гэж хүн сонсож байгаагүй. Миний хамгийн дуртай юм тоо. Хобби бол геометри гэдэг. Тийм үү сонсоогүй. Геометри миний хобби. Яг ч сонсож байгаа. Энэ хамгийн дуртай юм ер нь тийшүүцэд гурвалж ингэдэг гэдэг. Тийм бол сонсож байгаагүй. За. Багийн энэ Big G өөрийн бохоо гаргацсан байлаа. Италид улсад хийлгсэн. Тэгээд сахар багтай, сахаргүй. Тэгээд энэ бүтээгдэхүүнүүд дэжээс нэвтрүүлгийн оролцогчид бэлгэлээч маань нэвтрүүлэх дэлгээс юм яа. Бig-ийн бох дөнгөж орж ирээд яг Одоо ингээд гаргаж хэлж байгаа. Гоё юм тий. Тэгээд зайлаад үзээрэй маш гоё. За. Тийм чихэр сахар багтай бох санагдсан шүү. За. Манай нэвтрүүлгийн ивент PC модын зүгээс нэвтрүүлэгт оролцож хамтлагийнхаа түүхээс хуваалцсан баярлалаа гэдэг энэ Oishi брэндийн холигчийг бас бэлгэлж байна. За баярлалаа. Тий, гоё. Хаанд явах вэ? Манайх ч аягүй бэлэг өгдөө штэ. Багийн. Тэгвэл Найс дөрвөөс нөгөө энэ матуудаа гахаа байна. Одоо энэ ширүүнээс. за. Ирсэн шууд авчаад 20 минутанд зүр хадаагаад хэдэд болдгоо гэж байгаа. За баярлалаа. Бүтээгдэхүүнийхээ дээрээс хооллын юм маань явуулсан байна. За. Хооллый гэдэг. Бэлэн учраас очиад 15 минут. За бид ч таарт энэ гэр бүлтэйг очиж хүүхдүүдтэйг очиж дээрээ. За. Tart by Harry гэдэг. Одоо энэ дугуйд дахандаа байгаа юм байна Би тий хоёр хүүхэд ихнэр гэр бүлтэй. Тэгэл дархандаа байгаа. Тий суурин тэнцэнэ дуугаа хийгээл нэг өрөөгөө студ болгоцсон. Жим болгоцсон тэгэл эрдээсээ гэртэл ингээл гэртээ жимээгээл гэртээ яваад дуугаа хийгээл тэгэл. Юу гэртээ жим байх их ямар үгүй. Гадчаа гарч жим хийсэс гэртээс нь алин дээр үгүй юм. Үгүй гэртээ би одоо 10 хэдэн жил жим хийсэн. Яагаад юм амар бак болгоогүй юм бэ гэхээр зүгээр яг л натуралаараа л яваад байгаа гэсэн үг. Ямар нэг нэмэлт одоо юу гэдгийг тий тэгэл эрдээсээ жингээ барайл байгаад байна гэсэн үг л тий. Зорилго нэр юм. Тийм. Ирүүд гоё амьдч тий. Гэхдээ жим гэртээ олон жил өөр газараар хийж байгаа гэртээ хийсэн чинь нэг юм юу юм бэ гэхээр зорилгоо мэдж байгаа болохоор хүн чаддаг юм байлээ. Яг ингээл тэнд очиж хүн харах гэж биш, хин нэгэнд харагдах гэж биш. Тэгэж очихгүй яг л ингэж байгаа болохоор гэртээ бол нэг хоёр туухай байсан чинь ингээл хийгээл. Яа муухай мэрт юм чи тий. Жим хийж хүмүүстэй хүн харах гэж очдог гэдэг. Би тэр гэртээ орчин бүрдэхгүй хүмүүс ч бас байгаа шүү дээ. Яг гоё юм дээр хийдэг. Би болохоор яг гэртээ бол нэг зүгээр яг үндэ тийм их юм байхгүй зүгээр сөөхий хийм байгаа. Гэхдээ тэрүүгээр бүх булчингуудаа ажиллуулах боломжтой байдаг. Тэгэл тэр яг тэрийг хийгээл хамгийн гол нь дуу хийхэд маань гоё хөлсөө гаргачаад унтаа замраад маргааш нь хийгээд яг хийдэг. Тэр дуу хийхийн тулд хийдэг гэсэн юм да яг үндэ. Хүн болгоны өөр шүү. Бид сэрэгцээ өөр байт юм а тий. Өөр үндэ. Өөр чи нүд хийх гэж очдөг энэ хүн гар хийх гэж очдөг юм бол шал өөр шүү. Гэхдээ би бол шууд хэлнэ. Жим дээр хүн угаасаа гэхдээ гой битээ хүмүүс гаргаж мотивац авдсан шүү яа. Аавлгүй байт. Тэрийг бол систем автаарай. Олон жил гэхдээ явж үзсэн. Тэгээ пүү энэ шиг болчихсон гэж бас харин шүү. Чи тэгээд яагаад зөвхөн эмгтээчүүдийг хараад байдаг юм? Эмгтээ гоё хүнээс гараа. Эмгтээ Чи тийм видео гараа яасан. Чи гэж л би аюул гэдэг чи яасан. Чи эмгтээ хүнийг хараг ийм болох юмсан гэж бодоод байдаг юм. Тий, тэгсэн яа. Ингэж хараад байдаг шүү дээ. Яг тэгж хараад байгаа юм аа тий. За. Миний хамгийн гоё нэг бол тэр нэг дээшээгээ доош хөвтчээд нөгөө цээж идэж штэ. Аршигаа хөвтчээд цээж идэж штэ. Цээж нь дээдсэх баха. Тэгэл хийжсэн чил гинт нөгөө даахаа болчтой. Тэр юм шүү. Тэр ой гэсэн чи нэг ох ирсэн. Үгүй хаваа. Тэр наус жимэр шолдог байхгүй. Үгүй тэр чинь угаасаа ингэж аав тавьд амархал та зүгээр нэвгүй байдаг. Амар сонирн болцсон гэ. Гэсэн чи өөдгөө манай ихчүүд хараад энийг шоолоод өсөлдөг байхгүй. Нэг ох ирсэн. Үе. Тэр бас гоё юм байна. Байх ч угаасаа олон удаа яваад цуцсан байгаа бол тэгдэг л байна. Тэр байна. зогсчтой юм билээ. Гэсэн чи өөдгөө тэр ихчүүд хараад шоолоод байгаа байхгүй. Тэр ох ирсэн. Үе. Хүн хүний байгалийн хэмжээгээр хүн адилгүй шүү дээ. Тийм бол бүгд ижлэгийн нэг хувийн цутгацсан юм шиг байх гэсэн. Тэгэхээр хүн фитнес өөрөө хөрөөл хийгээл амьд. Чиний фитнесүүдээ яадаг фитнес юм бэ? Яадаг гэсэн үг. Ерөөсөө би өөрчлөлт чи ерөөсөө харахгүй. Би яг фитнес хийв баг эсвэл 8 10 сар болж шүү. Гэтэ юм хийгээд ч аимшигтай бол ерөөсөө өөрчлөлт гэдэг би хаач юм. Яг надад л тохироод байгаа. Надад л өөрчлөлт ордог. Тэр миний өөрчлөлт чамд ерөөсөө баа. Үгүй би гайхаад миний найз бак удам ингээд бак болгодог ч юм хийдэг юм яа. Өөр чим л байдаг. Хүмүүс ингээ нэг тураад гоё болоод фит болоод
Ерөөсөө тийм ш. Уламжлалт задраад. Яагаад фитнес юм Би бэ? задарноо, турноо. Задраад үхнөө юу? Хин тамаатай, чам тамаатай. Тэг жим ч одоо жим ч ингээд уламжлалт бак болгоно булчин том болгоод эсвэл ингээд гоо ингээд фит болгоод биений ингээд ташаа тайл майл гаргаад гэдэг тийм байдаг юм уу? Ваа, тийм болох ч бас амар их хөдөлмөрлөлтөө мөрөөдөж шилт хийж байж байгаа. Бид хэдийн хувьд бол одоо Бидний хувьд зүгээр ингээд байгаадаа л байж байгаа. яг үнэндээ бараг тийм болж тарах гэдэг юм шүү. Чи яагаад тийм болохгүй юм чи ах нүд игээд байгаа учраас тийм болохгүй. Би ч одоо хамт ихсэн хүмүүсүүд ч Хийхгүй байх юм бол харин өстой. хийдгүүс юм бол зад тавьчих واخ. Тэгээд байгаа маа. Тэгээд задраад байгаа Бидний واخ. хувьд бол одоо тэгэл ингэж байж байгаа маань л одоо Надад хамт ихсэн хүмүүсүүд ч одоо бүгдээ Монголд визүүд болчихлоо шүү дээ. бас Юу ингэж болж чинь гомн бас амтлаад үзэр энэ гойн алдтаа тогоочих. Тэр гом тийм. Гомнгос. Номер биелэгчүүгийн тоогооч Чи байгаа. өөрөө одоо гомн холонгостой сүн яаж болгож идэх юм бусдаас Чи дээрээс гомбод идэхгүй гэж байгаа солонгос Ой байсан. дуртай. Яг гоё шүү дээ. Халуун догоод ер нь 50-аад идэх бас янз бүр. За баг баярлаа. Баярлалаа. Багыг хүлээж авч хүрэлцсэн. Баярлалаа. Баярлалаа. Цаашдын уран бүтээлд амжилт хүсье. За 20 жилийн ойн тоглолтоо төлөвлөж байгаа маань тэрнээс томоос том амжилт хүсье. Тэгээд өнгөрсөн удаагийн тоглолтууд чи амжилттай тоглолтоо бас хийгээрэй. Тэгээд одоо нэг зориод амжилттай видео клип олныг хийнэ гэдэг бас тэрнээс амжилт хүсье. Тэгээд нөө нэм гэж ямар хүмүүс байдаг бас бид бас мэдгүй хүмүүс бүгд харж авъя л дээ Тийм шүү дээ. Баярлалаа. Та хоёрын ч гэсэн хувьд ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсье, гэр бүлд нь наад жаргал хүсье. Мэдээж хэрэг камерын ард байгаа хамт олонд нь бас амжилт хүсье, сайн сайхныг хүсье. Өдрөөр бүрийг ад жаргалтай сайхнаар өнгөрөөгөөрөө. Тийм. За, Амьдрал бол ганцтай гоё. Баярлаа. Ерөөл Батар шиг. Тэгээ ерөөд бат шүү. Тэгээд угаасаа гомн гоё нийлээ гоё цугураад гоё жимээ сайхан эзгээ. Чи жоо задрахаа жоохон багсах гэдэг. Алмаа авч шүү. За тийм бачиалтай бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд subscribe хийрээ манайхаа тэгээд дараагийн гурван бүгд хамтдаа fit яттаа тууцгаая.